За сайн байцгаана уу? Би Оргил байна. Тэгээд өнөөдрийн маань зочин маань SBS телевизийн холимог тулааны тайлбарлагч, комментатор. Тэгээд ер нь бол миний хамгийн дуртай спорт болох холимог тулааны урлагийг ер нь бол Монголдо хөгжүүлэхэд маш их хөв нэмэр оруулж байгаа мундаг залуу байна. Тэгээд Хүрэл Бадарч гэж ах байна. Тэгээд оролцсонд баярлалаа. Тэгээд хоёулаа гоё дуртай спортныхаа талаар сайхан буу халцгаая тийм ээ. За тэгээ. За энэ подкаст үзэж байгаа нийт залуучуудаас энэ өдрийн мэнд. За. За ингээ гоё чөлөөтэй бас Joe Rogan стилийн подкастэнд орж байгаа гэж байна. Баярлалаа тааш. Joe Rogan стилийг болох зорилготой. Гэхдээ одоохондоо мэдээж хаач яасан тий. Хоёлоо бага наснаас ч эхлэе. Хоёлоо би ингээд бас бүгднийг л асуумаар байна л та тий. Бага нас хаана яаж өнгөрөө та яаж анх тулааны урлаг руу бас сонирхолтой болов? Миний энэ одоо бага нас чинь ерөөсөө энэ Улаанбаатар хотод Дэнжимэнгэд гисэн. Дэнжимэнгэ одоо тэр хүчит шонхор захын хавцаа ария гэж ярьдаг штэ. Тэр хавийн бас нэг хүнд гаруудын орчинд л өслөөдөө. Тэгээд хар багасаа л уусаа манайха ерөөсөө 4 эрэгтэй хүүхэдтэй байл охингөө. Тэгээ аа маань бол барилж уралдаг. Бид нар нэлээд хөдөлгөөнтэй энэ хоорондоо их цадон цохоо хийн, гадуурч бустай их цадон цохоо гэдэг айхтар хөдөлгөөнтэй айлын хүүхдүүд байсан. Тэгээ хар багасаа л ер нь ноцолтоо зодтолтоо л явдаг. Энд тэнд л янз янз юм хийгээл явж идэг. Саксофон бас тоглох дуртай. Яг уу манай Дэнжимэнх чинь бас хүнд гарууд их штэ. Тэгээд ер нь бол тухайн үед бол нэг яг амар зодтолтод ерөөсөө амар атман гэж бол байхгүй ерөөсөө. Ерөнхийдөө бол хүн дээрлэх үлдэггүй. Гэхдээ бас хүн дээрлэх гэж бүли хийгээд явдаг тийм. Бас хогийн занггүй яг тийм ингээд өөрийгөө аваад явдаг ингээд. Жанжин шугамаараа найзтайгаа нийлээ явж байдаг. Тийм л яг хүүхэд нас ингээд өссөн. Сагсан бөмбөг тэгээд жоохон стрит файт тавьцаа нэг жоохон ойрхон өссөн дөө. Ер нь бол Монгол хүмүүсийн бас нийтлэг штэ. Нийтлэг амьдралын чанар шүү дээ нэ. Ялангуяа бас 90-ад оны 2000-ад оны үеэр те. Тийм манай үе хүүгүүд бол угаасаа барил бүгдээрээ л тийм байсан шүү дээ. Урагшаа бол чулан байлтаа хийдэг, хоорондоо зодтолдог, үзгүй үзээгээл үзчихдэг. Хаашаа гараад сургууль болгоны урталт нэг улаан булан байдаг. Энэ 57 дугаар сургуулийг төгссөн Дэнжимэнгэ. 57 дугаар сургуулийн яг энэ зүүн урталт нь одоо нэг сүм байдаг болцоо. Хуучин тэр юу байсан? Улаан булан гэсэн. Тэр улаан булангийн дэндэл жинхэнэ л хамгийн болдог байсан да. Дэвжээл гэсэн. Ерөөсөө улаан булан дээр уулзъя гэж гараал. Тэгээл хажуудалтаа саксны талбайтай, хөлбөмбөгийн талбайтай. Хөлбөмбөгийн талбай нэг зүлэг байхгүй улаан шороо. Улаан шороон дээр гараад ангиангаараа өдөржингөө жилцэн. Тэндээс нэг халтар ус тийм нь жилцэн жоохон чангараад ирүү зодон болно шүү дээ. Тэгээл тэндээс чангарсан гарууд улаан боллоо хөтөлцөөл явна. Асуудал шийддэг. Яг л тийм л хүүхэд нас өссөн. Тэгээд тулааны спортод яагаад дуртай болсон бэ гэж түр асуусан баг тий. Ер нь яг нэг иймэрхүү юугаар ингээд тайфаар ингээд хүүхэд нас өссөн. Тэгээл ер нь хаяасан газраа л ер нь ноцлолтоо зодтолтоо. Тэгээл бүгдээрээ зодон биш ч гэсэн ингээл нэг ирчүүдийн ертөнцөөр л өссөн. Тэгээд л ойрхон байдаг. Тий би бас яг анх тулааны урлагт сонирхолтой болох нь бас яг тэр маягаар нэг бие хамгаалах те яг үнэхээр нэг шаардлагатай ч юм уу те яг арай нэг илүү бие хамгаалцдаг ч юм уу яачдаг ч юм уу болчихъя гэдэг. Тэг яг ороод хичээлээд эхлэхлээр дараа нь шал өөр ойлгох нь те одоо хөгжөөд одоо философийн талаар ч юм уу те библиэлдрийн эсвэл эрүүл мэндийн ер нь шал өөр болчихдог. Тий. Анх одоо тий орж байгаа залуучууд маань ер нь бол нэг тусан газар хүн ам зөхөд байгаа ч гэх юм уу те. Нэг тиймэрхүү байдалтай хандлагатай залуучууд ер нь клубуд нэлээд ирдэг л те. Одоо ингээд ганц тавьдаг болчихсон те. Эвгүйх нөхцөлөд нэг зогчоол зогтчих гэх юм уу те. Ингээ нэг тиймэрхүү юм ганц нэг хүмүүс таарна л да. Нийтлэг биш л те ховорхон. Одоо бол залуучуудын тулааны спортын боловсрол үнэхээр өөр төвшөнд очсон. За миний хувьд ч гэсэн яг анх ингээл тулааны спорт клуб дээр очиж байхдаа бол бас нэг айтайхан зодтолдог болчих гэж бодож байгаа юм те. Одоогийнхоо байдлыг ер нь нэг арай айтайхан болгох чи бие чангаруулчих гэл. Тийм зорилготой анх эхэлж лээсэн. Тэгээд тухайн үедээ бол яг
ойлголт маань бол одоогийнхтай бол харьцуулшгүй доогуур байсан л да. Одоо тэгээ залуучууд сошиал хөгжихийн хэрээр юм бүхэн гоё өөр жигд болсон. Тулааны спорт бол амар том юм дисциплин юм байна. Амар том хүмүүжил юм байна. Амар том ёс зүйтэй юм байна гэдэг илүү их гоё ухаардаг болсон. Ер нь бол одоо нэг зүйлийг хэлэхэд залуучууд бол угаасаа л гудамжны зодонд бол ялагч байхгүй шүү дээ. Тэгэхээр гудамжинд тэг зодтолдох энэ төр их бол шал тэнэг. Одоо бол ерөөсөө залуучууд яг гоё спортоор гоё жингээ барь, би гоё төгөлдөрч, галбирж гэсэн залуучууд айгүй их явдаг болсон. Тэрэнд бас их баяртай байд. Тэгээд тэрийгээч дагаад ч юм уу нийгмийнхаа нөгөө хэрэгцээ шаардлагыг дагаад одоо Улаанбаатар хотод бол маш их холимогтлооны клуб нэгдсэн. Одоо бүр онцлох юм бол сүүлийн 2-3 жил. За тэгээд зүгээр ковидын жилүүдийг хасчих юм бол баг зүгээр сүүлийн 1 жилд бол зүгээр яг л бороо орсны дараа мөөх шиг маш их ингээ клубүүд. Тэгээ клубүүд нэг хоёрын хооронд биш. Их гой клубүүд сайн багштай. Сайн тамирчид толгоолдог. Их гой жим клубүүд нэгдсэнд би бас баярлалаа. Айгүй гоё байсан. Тийм сайхан мэдээ шүү дээ. Би бол нэг цөөхөн эдийг л мэдх юм байна. Ялангуяа 4 жил Монголд очиагүй. Тэгээд ойролцоогоор барагцаал бол хэд байна Монголд? Одоо Улаанбаатарт уу? За Монгол төрөө Улаанбаатарт тийм мэдээж Улаанбаатарт. Улаанбаатарт бол 10 бол давцсан. Тийм. 10 бол нэлээд давсан, 20 ч давсан баг. Яа одоо зүгээр боксинг клубүүд чинь одоо бас холимог руу бас гоё ингээ шилждэг болсон гоё. За тэгээд ер нь бол яг энэ клубүүдийг анх ингээд гоё суурин тавьсан клубүүдийн ууган клубүүдийн нэг бол одоо Ширэнбэлээ клуб. За тэндээс салсан Ганбаатар багш маань бас One Team гэх клуб байгуулсан. Ширэнбэлээс гарсан Ганзөрөг багш маань бас Хэрвэлээ клубтэй болсон. За тэгэл энэ тийм ингээл клубүүд тэгэл чанартай клубүүд одоо жим болгоно л мешоктой тэндээ холимогтлооны болон боксинг сургалтууд авдаг болсон. Одоо Урангаан гэх фитнес клуб байна. Би бас өөрөө хичээлдэг. Тэнд их гоё айтайхан бүх одоо хэрэгцээ шаардлага нийцсэн юмнуудтай. Ингээ фитнес спорт заалтай. Тэгээд боксинг тасгалжуулагчтай, клабаар өдөгчөнтэй, тамирчид их явдаг. Тэгээ урамтай. Бас 112 гэ fight гэдэг юм байна. Ингээл тоочл level маш их байна. Тэгэл энэ хоошоо chance юу гээл баян шүний тэнд хүртэл байна. Тэгэл урагшаа зайсангийн тийш одоо Мазала MMA клуб гэдэг одоо гавь тамирчин Дамлан бүр ах юм бас байгуулсан клуб байна. Бас Ширэнбэлэг клубээс салсан. Тэндээ шилдэг тамирчид их байна. За бас холимогтлооны бас ууган клубүүдийн нэг Cardio MMA клуб. Ингээл тоочл level. Үгүй нэрлээд нилээд байна. Сая би баг 10-ыг нэрлэлээ тий. Тэгээ дахиад цаашаа байна. Бүр баян үлгэд хүртэл нэг залуу. Өө тийм гаруудаа байна. Баян үлгэд хүртэл юу шүү дээ. Холимогтлооны клубтэй болчлоо. Тэндээ тэмцээний зохиосон байна. Дарханд одоо бас Shinobu FC байна. Тэгэл ирээдүйн MMA зөндөө байна. Ингээл бодогдол байна. Гоё мэдээ байна. Шарын гол төлтлөө шүү дээ. Сумын төв хүртэл ингээл MMA клубтэй болцсон. Nice. Үнэхээр гоё мэдээ. Амар үзэгчтэй хандлагатай. Тэгэл гол Монголын MMA хөгжлийн чинь л яг үүсвэрнэл тэр шүү дээ тийм ээ. Олон клуб, олон өрсөлдөөн, тэгэл улам илүү олон залуучууд нэгдэх тэр спортод тийм. Тийм, ерөөсөө л тийм. Тэгээд энэ клубүүд нэмэгдэж гин гэдэг чинь зүгээр бизнес талаас нь харах юм бол зах зээл нь байна тийм. Тэгээд нөгөө талаас одоо хүнд хүрж байгаа талаас нь ярих юм бол үзэгчид маш их байна. Сонирхдаг залуучууд их байна. Одоо нэг хэсэг бол одоо миний эргэн тойронд байдаг гэсэн зарим залуучууд биш наач оч бэлтгэлээ хэмсэн. Тэгээд дөнгөж очингууд одоо юу зодоод болох юм шиг тийм. Тэргээд тиймэрхүү бүрхэг ойлголттой их орж ирдэг байсан. За одоо бол ерөнхийдөө бол шал өөр болсон. Очоод яаж бэлтгэл хийдэг, яадгийн гоё жингээ асаа, туурыг ингээд хийгээ те. Их гоё өргөө ойлголттой болцсон. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс нөгөө үзэгчид телевизээс гэлтгүүгээр өөрсдөө интернетээс мэдээлэл хайгаад клубүүдийн бэлтгэлүүдийг, видеонуудыг хийгээд явцдаг болцсон учраас ерөөсөө энэ нэг холимогтлон гэдэг чинь юм байна гэдгийг баг зааланд орохоос өмнө ерөнхий аавсгаа олчдаг. Ороо жинхэнэ утгаараа би бизлог мэдэрдэг болцсон. Би уус яг над энэ тухай ер нь мэдээлэл над тасарсан болохоор ер нь тэгээд Facebook юу гэдэг те Instagram-аас л олж авсан мэдээлэл надад байгаа болохоор Монголын ер нь MMA scene-ийн талаар танаас асууя гэж бодсон байхгүй. Тэгээд бас ер нь яг Монголын MMA хөгжлийн талаар би бас ер нь ингээд хувьдаа ганцаар байхдаа боддог байхгүй. Тэгээд тэр талаар бас асуух хэдийн байна л та. Тэр нь жишээ Монголын MMA хөгжил дээр яг
яг сүүлийн яг нэг жил амар бас нэлээд дээшилж явах шиг байна. Гэхдээ яг ингээд одоо тэр мастер тулаанчийн үеэр ч юм уу тэрний жоохон дараа ч юм уу өмнө ч юм уу яг ингээд тэр аваар ингээд арай л нэг тийм болоогүй юм шиг нэг арт түмэн хүлээж авахд ч юм уу эсвэл нэг тэр билетээ зарахад ч юм уу тий одоо тэр бүхий өргөө дүүргэх асуудал дээр ч юм уу юу ч юм. Тиймэрхүү ер нь талууд дээр нэг тамирчдын тэр морлого тэр тал дээр бас нэг арай болоогүй юм шиг харагдаад бид яавал хөгжих юм бол да юу дутуу байгаа юм бол доо гэл тэр талаар агиох боддог байхгүй. Тэр таны талаар одоогийн байдлаар яг хоо мэдээж сүүлийн нэг жил нэлээд сайн хөгжсөн харагдаж байна. 1 2 жил 3 жилд. Тэгэхээр одоохондоо яг юу дутуу байна гэж бодож байна. Одоо үзэгчдийн талаас ч тэр тамирчдын талаас ч тэр үзэгчдийн талаас гэх юм бол мэдээж хэрэг хамгийн түрүү нэг үзэгчдийн боловсрал те. Одоо боловсрал гэдэг нэг тухайн спортоо гоё хөндлөж мэддэг байх те. Энэ бол тэгээд одоо аль ч төрлийн Монголын баг спортын фанатуудаар гардаг асуудал. Яг хөө гэхдээ нийтлэг бишэлтэй аз болоход ерөнхийдөө бол харьцангуй бага гэж ойлгож болно. Тэгээд энэ дээр бол яг хөө одоо шинэ зүгээр сагсан бүгдээр ярих юм бол үзэгчд маань ингээл сам авшидтэй янз янзын зүйл гаргаал тий. За тулааны спорт дээр зарим ивентүүд дээр залуучууд заримдаа маргаад гадаа нь бас заам талцсан зогсож идэг. Энэ төрлийн юм бол ер нь нэгдүгээр тэр согтоосоо байж болохгүй зүйл. Нөгөөтэйгүр хэрвээ энэ жишээ нь бүхэн өргөөг яаж дүүргэх вэ? Хэрхэн одоо энэ үзэгчдийг татах вэ гэдэг дээр бол мэдээж хэрэг 100% энэ тамирчдын entertainment байдал тамирчид маань өөрөө ялангуяа би ингэж боддог. Манайхаас хэдий ч нэг олон тамирчид гадагшаа болж тулалдаж од болж те аваргалж танигдна. Тэдэд ч нэг Монгол үзэгчдийн тоо одоо дотор байгаа тамирчдаас баг үл хамааран өсчих юм байна. Энэ өөрөө Монголдоо яаж үзэх вэ гэдэг нь бол баг айгүй тогоон дотор аим жижигхэн сэтгүүлтэй те. Бид нэр дэлхийн зах зээл рүү гарах хэрэгтэй, дэлхий рүү гарах хэрэгтэй те. Ингээд бодохоор манай одоо энэ тамирчид те одоо Батгэрэл UFC тулж जैन. Энийг дагаад бас үзэгчдийн боловсрал тэгээ дээрээс нь үзэгчдийн хамар хүрээ ингээ гоё тэлж байгаа. За тэгэл дээрээс нь сайн талаанчд байна те. Амар санаа байна, аз чавхлан байна, сайн тулдаа Джексон тулж जैन. Үгүй Джексон Уинкээс одоо энэ тэнд очиод гоё холбоо тулж जैन. За амар төвшин тэгэл одоо гоё сайн талаач одоо шинж ахтаг вон тулж जैन, пүрв тулж जैन гэл. Тэгэл Отгон Баяр за манай LFA тулж байгаа, Беллатор тулцсан Сүмбэ гэл. Гоё гол одоо манай ангуурч Баттүр хүртэл сайн тулаа үзүүлж байна. Бид нар чинь өөрсдөө эдний амжилт чинь өөрөө тэр чигээр үзэгчдийг одоо татах цаашдаа холимогтлааны ирээдүг бас нэг шийдэх нэг асуудал та. Энэ тамирчид хэдий сайн явна дагаал үзэгчд өснө. Өөрөөсөө л ийм л ер нь зүй тогтолтой гэж би хардаг. Нэгэсэндээ хичнээн мянга сайн entertainment хийгээд тамирчид маань гайхгүй байх юм бол тэр чинь нэг temporary болчихсон тийм. Хэдөө нэг удаа 2 удаа ивент боллоо. Тамирчид чанаргүй мяа байвал тэгэл дахиж шинж очихгүй шүү дээ. Нэгэсэндээ сайн чанартай юм хийгээд үзэгчтэй илүү тогтвортой 2 сард нэг удаа бүх өргөнд ивент болоход пик дүүрж идэх хэмжээнд байгвал тамирчдын амжилт нэгдүгürt маш чухал. За хоёрдугаар өөртөө манай тамирчид маань Монголд ирээд тултаад entertainment-аа бас тултал хийж байгаа хэвээр. Энэ ч өөр нэг showbiz гэдэг утгаараа бас entertainment байх хэрэгтэй. Одоо манай нэг road race-ийн тулдж байгаа Нанди Эрдэнэ байна. Отонбаатар хоёрын одоо MFC 2 дээр хийсэн event дээрсэн туллаа бол аимшигт болсон шүү дээ. Тэрийг бол одоо зургатаар үзээд бүхэн өргөнд ирж үзэж чадаагүй залуучууд бол үнэхээр дараа нэр амаарчсан л да. Ямар гоё event-ийг өнгөрөөч вэ? Яагаад энэ event үзэж чадсангүй вэ? Тэгээ тухайн үед бол бас ер нь маркетинг янз бүрийн нэг зар сурталчилгааныхын ажлууд нэг жоохон хоцорсон юм шиг надад санагдтыг. Entertainment-ийн промошнуудаа жоохон наан хийх хэрэгтэй байсан. Тэгээд яг нэг event эхлэх 7 хоногт ерөнхийдөө зарлцсан. Тэгээд тухайн үед бол юу яагаагүй. Бүхөргөө дүүрээгүй. Тэгээд үзэгчд маань бол яг хаа зургатаар үзчихье. Зургатаар гарч байгаа юм чинь зургатаар үзчихье гэдэг нэг орхичод идэв. Нөгөөтэйгөр бас нэг одоо шинэ LFA тулж байгаа тулаанчийн тулааныг худалдаж аваад энд Монгол телевизээр гаргаад pay-per-view-ээр 6,000 төгрөгийн төлбөртэй гаргахаар тэргээр л зөвхөн нэг цаанаас ирж байгаа сувгийг л худалдаж авч байгаа шүү дээ. Буцаад тэр зардал нь хүч бараг амждаг байхгүй. Тэрийг хийж яхад буцаага нэг нөхөр ингээд Facebook-оор лайв хийгээд тэрийг те
2-3 мянга 4,000-аар ингээд лайвдаад үзүүлээд тахаар нэг их хүнд өөрт нь бол ингээд нэг хүнд үзүүлээд нэг гоё ингээд тийм бусдад хуваалцаад байгаа юм боловч өөрөө буцаагаад тухайн event-ийг авчирж ирсэн тийм менежментийн багт бол өстой нэг үнэлж баршгүй барагшгүй тийм хортой хохирол. Тийм л бод. Тийм учраас иймэрхүү зүйл дээр жоохон манай үзэгчд маань жоохон анхаарчих хэрэгтэй байх. Тэгээд гоё event-үүд болвол гоё дахиж очиод үзчихдэг, дэмжчихдэг тий. Чин сэтгэлээсээ гоё үзчихдэг. Тийм болох. Тэгээд сая сүүлд MFC event-ийг харагдлаа л та. Их гоё үзлээ. Залуучдын боловсрал нөгөө боловсрал гэдэг нь би MMA боловсралын ярьж байгаа шүү. Спорт юм. Тэр талаасаа их гоё мэдлэгтэй, их гоё задгаа болцсон, чөлөөтэй ингүүл ингэн гээл аюугаа задгаа чөлөөтэй үзэл санаагаа хуваацдаг болсон. Натаа ч гэсэн тэн таарахаараа гоё чөлөөтэй ярьдаг болсон. Амар гоё. Саний event ч гэсэн бүр их гоё харагдсан. Nice. Миний хувийн одоо үзэл бодлоор ингээ харахад одоо чинь би өөрийгөө ингээ за одоо чинь UFC болохоор ингээ ивент алгасахгүй дагдаг байхгүй. Энд ч яж нөө цагийн зөрүүнээс болоод үүрээр ихэнх ивент болдог яг Америкт болж байгаа ивентүүд нь. Тэгэл нэг хэсэг ч бол бүр шүн унтахгүй яадаг гэсэн. Одоо болохоор бүтэн сайн нүглээ эрт басангуудаа Instagram юу ч орохгүй нөгөө өөрийгөө спойлд болохгүй гэж яагаад газ үздэг болсон. Тэгээд одоо чинь би өөрөөсөө ингээ анзаархад би яагаад энэ одоо тамирчдыг ч юм уу энэ ялангуяа UFC дээр илүү одоо дурлж үзээд байна те. One FC, Bellator юу гэдэг өөр ивентүүдийг үздэг ч гэсэн яг UFC шиг дурлахгүй яагаад гэдэг бол гэж бодоод байсан чинь миний яг анзаарснаар нэг хамгийн чухал факторуудынхад нэг нь юу юм шиг ба. Тэр нөгөө UFC embedded байна шүү дээ. Тэр embedded маягийн тиймэрхүү контентуудыг одоо тамирчтай танилцуулсан те ар гэр бүлтэй цаана яаж бэлтгэл хийж яаж байгаа тэр тамирчин болгоны сториг нүуний үзэгч танилцах тусам тэр тухайн тамирчингийн одоо карьер тэр тухайн тамирчингийн тулаан болгон дээр илүү одоо тоохгүй улам илүү те care болждаг гэж үздэг юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор бас нэг Монголд нэг хэрэгтэй юм нь болохоор нэг тийм embedded маягийн те ивент болгоны өмнө ч юм уу эсвэл зүгээр нэг хуваараа одоо тэр энэ тэр Anatomy of Fighter энэ тэргээл хуваараа нөгөө нэг бас тамирчдын докюментари хийгээд явдаг бас YouTube руу зөндөө байдаг шиг Монголд бас тиймэрхүү хүмүүс нэмэгдэх юм бол хэрвээ би өөрөө Монгол очих юм бол бас өөрөө тиймэрхүү юм хийх санаа бас байгаа. Ингээд тамирчдын яг тогтмол ингээд сториг нь үзэгчд харуулж идэг те. Тэгэхгүй яг ингээд тулаан болох үед үзэгч нөгөө нэг тамирчдынхаа талаар нэх мэдлэг байхгүй болохоор бас үзэхэд бас нэг тийм урам хамаагүй бага штэ те. Харин тийм. Би энэ юу видео хаацсан уу үгүй юу? Харин хаагдчихлаа. Тийм ээ. Санаад гүд орчиж. Тийм байна. Харин наача аягүй чухал. Нэг наача амар чухалтай одоо хөшгөний арт хүчний юм болж байгаа шүү. Бид нар зөвхөн ер нь бол телевизийн шоуд амжилтан дээр зөвхөн нөгөө нэг торлоо орж байгаа акшныг л харж байгаа шүү. Хөшгөний арт юу болдгоо жин хасах гэж хичнээн юм болдгоо. Жин хаснаас гадна дахиад цаашаага одоо хоол уун тэгээ бэлтгэл сургуулалт ямар олон юм давдгийг би бол хажуугаас нь маш олоод дарсан. Энийг жирийн үзэгч харах юм бол өөр юу л да амар том тамирчтай гоё ойлгох хүндлэл юм зүйлийг мэдрэх байх. Тэгээд энэ дээр яг би одоо яг бас ажиллаж байгаа. Одоо нэг иймэрхүү докюментари юмнуудыг яг хийгээд явъя. Одоо хэд хэдэн тамирчтайхаа юм дээр явъя гэдэг. Нилээдгүй яг ажил болгоод эхлүүлэх гээл яг яригдаад явж байна. Тэгээ нэг гэхдээ нэг ер нь бол нэг хоёрын хооронд ингээд нэг аахар шахар юм хийгээд явах уу гэж бодож байгаа. Нэг үсэн хийж байгаа юм чинь хийсэн шиг хийгээд маш сайн гоё харуулдаг тийм. Одоо Монголын тамирчдаас гэн Батгэрлийнхийг ч юм уу тийм UFC-ийн арталт хөшгөний арт юу болтой ямар процесс явдیں۔ Тэгээд Америкт байгаа тамирчид яаж жин хасдаг юм. Жин хасна гэдэг чинь л өөрөө баг тулааны өмнөх өөртөөгөө тулалдах одоо хамгийн том тулаан шүү дээ. Одоо тэмцэн шүү дээ тийм. Одоо тийм. Тэгээд Батгэрлийн хувьд гэхэд одоо 71-ээс хасч 61-т ордог. За манай амар санаагийн хувьд баг 90 кг-аас хасч 70 руу ордог. За хин Нандин эрдний хувьд ч гэсэн адилхан 86-7-оос хасч 70 кг руу ордог. Тэднийг ингээд бэлтгэлжлтийн ингээд хэрвээ аваад хараад үзэх юм бол ямар их төсөв төвчээр ямар их одоо сэтгэл зүй болон
Тэ цаг хугацаа, санхүүгийн маш олон юм бэрхшээлийг давж иж дөнгөж сая одоо кейжн дээр орж тулаанаа хийдэг, тийм эрхийг авдаг. Бүх дайн тулаан одоо өрсөлдөөнүүд бол тулаанаас өмнө болдог. Зөвхөн бид нар бүх одоо өмнөх процессээс хойш хамгийн нэг эцсийн шатны л бид нар торонд хардаг. Жинхэнэ тулаан бол яг тулааны өмнө болдог шүү дээ. Олон тамирчид нөө энэ сорилоод авч чадахгүй улмаас кейж рүү орж чадах, тасалбар авч чадахгүй. Жингийнхаа асуудлаас юм эрүүл мэндийн шалтгаанаас үлдчихдэг шүү дээ. Тийм болохоор яг тэр хөшигний ардл миний бодлоор айгүйх чухал санагдтыг. Тийм, наад чинь бол амар том зүйл. Докюментари хий гэдэг бол их гоё. Тэгэл тэндээс одоо шинэ UFC-ийн тамирч ингэж хасдаг юм байна. LFA-д ордог тамирч ингэж хасдаг юм байна. One Championship тулдаг тамирч ингэж хасдаг юм байна. Гэдгийг гурван өөр төрлөөр докюментарийг гаргаад ирэх юм бол тэндээс бас залуу тамирчид энэ спортер хичээлээ гэж байгаа тамирчид бас юу байхгүй бодох юм байхгүй тий. Би чи ингэж хасдаг юм байна. Би чи магадгүй мунаглаад Монголд те одоо хамаагүй хасаад гүйж хараагаад ус хоолой хасаад хасдаг юм байна гэд гайхаж байна. Гэхдээ чинь одоо тамирчид янз янзаар хасж байгаа л да. Гэтэл UFC-ийн тамирчин ч гэх юм уу те жингээ хасахтаа ус одоо витамин, амино, аминогчлууд бүгдийг нуугаа тоолонд идэж хасдаг. Гэтэл одоо би яг хөө зарим тамирчид мэднэ л дээ хамгийн мө 20 шууд ингээд жингээ хасчдаг. Энэ буцаад өөрөө тамирчдын эрүүл мэндэд яаж нөлөөлөх үү гэл те. Маш олон асуудлууд байна. Одоо мэддэхгүй ч гэсэн алстаа. Илэг мэлэг тарих марих зөндөө юмны ялангуяа тэр ус хасах гэдэг чинь амар те. Хамгийн түрүүнд хохирдог эрхтэн мөн дээрээсээ бөөрөхгүй. Тэгэл маш их хэмжээний ингээд чин хаснаас одоо бөөр усгууддаг, hydration болдог. Тэгээд бөөр усгуудахаар юу болох вэ? Бөөрний төгөлд орно, аюул болно. Яг энэ асуудлаас ч юм бол One Championship холбооч 2016 онд л тэг hydration тест авдаг. Тэгээд энэ тестийг авдаг болсон. Энийг авахгүй яг UFC шиг явж байгаа нэг тамирчин нөгөө нэг жингээ хасч чад өнгөрцөн шүү дээ. Тэгээд одоо One Championship ч одоо жингүүдээ дандаа нэг ахиулдаг. One Championship-ийн featherweight гэхээр одоо олон улсад 66 бол One Championship-д одоо lightweight 70 кг гэж тооцогддог байна. Тэгээд одоо энэ UFC 273 болох гэж шүү дээ. Догдолж байна. Харин тий. Яа догдолж байна. Гой тулаанууд болох ч тий. Тийм бэлтгэл ажлууд явж байна. Тэгээд хоёулын подкаст чизээ явах лээ гарах лээ. Бас эдит хийж байгаа л төхүүлэл бараг л тэр тулааны үеэр л гарах бах та. Тийм тулааны үеэр ч юм уу өмнө яг нөө нэг UFC 273-ын шууд амжилтан дээр Батгэрэл маань уржигдэр Америкаас ирсэн. Тэгээд Батгэрэлтэйгээ бас хөтлөлтөн дээр бас зочноор авчирч үрж байгаа. Nice. Тэгээд тийм яагаад тэгэхээр нөө нэг Батгэрлийн маань жингээ авраг Петериан Алжман Стерлийн хоёр авраг хоорондоо тулах чинь. Тэгээд нэг нь төргөснийх нэг нь одоо жинхэнэ энэ аврагууд болж байна. Тэгэхээр Батгэрлийн өнцгүүд бас их гоё болох байх. Сая сайхан талаа игээд ирсэн учраас мэдээж ярих зүйлүүд бас маш их байна. Бас угаасаа аль алийг судалж байгаа л ахалтай тий. Тийм. Одоо саяны тулаан дээр одоо Батгэрэл ялцсан байсан бол топ 15 руу дөрөв дараалаад ялцсан бол угаасаа. Тэгэл топ руу орно шүү дээ. Юунод маань бол Батгэрэлтэй бас өчтөр уулзаад ирсэн өдөр нь уулзаад бид нэлээд бас яриа өрнөсөн. Тэгээд саяны талаан дээрээс яг мэдээж хэрэг нэлээд үг юм алдаа оноотой зүйлсүүд байсан. Гэхдээ бид нар ихэнхдээ бол ингээд онж явсан. Гэхдээ багхан шиг алдаа гаргасан. Тэр нь өөрөө ялагдлан яг нэг төлхөр болсон тий. Энд дээр ингэж ажиллах хэрэгтэй байна гэдэг бол маш сайн бүгдээр одоо багаараа ухамсарлцсан. Одоо ерөөсөө ингэ юм байна гэж хэлцээд л явж байна. Тэгэхээр одоо дараагийн тулаана магадгүй нэг 9-10 сараас ч юм уу байхаар одоо яригдчихлээ. Гэхдээ яаж тавьж болно. Одоо бас UFC-ийн плануудыг бас монголчууд бас ойрхон үзэх боломжууд гарч ирсэн. Одоо энэ UFC Сингапур 275%-нд 6 сарын 10-нд болох чинь 11 жилөө маш гоё. Чи бас UFC Лондон үзэж амжсан уу? Очиж үзэж амжаагүй. Зүгээр гэрээсээ Лондонд байдаг гэсэн тий. Гэрээсээ лайв. Тийм, UFC Лондон. Тэр өстө галзуу юм толлоо шүү дээ. Өстө галзуу. Бүгдээрээ бонус авлаа шүү дээ. Бүгдээрээ бонус 9 тулаан 8 тулаан билүү? 9 тулаан байсан. 8 9 тийм бүгдээрээ бонус авсан. 12 тулаанаас 9 тулаан дутуугаараа эсвэл одоо бонус аваад
Тэгээд энэ англичууд чи ямар зөстэй юм бэ те. Спортыг чи үнэнхүү мэддэж үзт юм байна. Яг тэр нэг фанатуудын спортыг тэр дэмжих сэтгэл зүй гэж нэг арай л нэг левел хай байх шиг байна тий. Би харин яг тэр Монголын хөгжлийн талаар яг тэр талаас нь л бодоод байгаа байхгүй яг түрүүн Дани хэлсэн шиг яг нь Монголдо мэдээж бүхий өргөндөө билет зарж мөнгө олохдоо биш. Тэр дараа нь энэ тэнд хаач очсон тэр одоо Conor McGregor-ыг Ирланд улс ардаас нь бүгдээрээ ингэж яадаг шиг одоо Монгол тулаанч хаач үзсэн. Араас нь тэр Монгол үзэгчнэр нь тэгж амар босдог. Тэгээ дараа нь UFC хэрвээ Монголын тэр үзэгчнийх нь хэмжээ нь мундаг байх юм бол UFC Монголд ирчих болж тийм ээ. Тэгэхэд яг Монгол үзэгчнэр нь л босч гэдэг байх юм бол яг мэдээж нэг хэдэн жилийн зай байгаа ах л та. Гэхдээ яг тэр хугацаанд тэр Монголын үзэгчдийн чанар тэр хэр дэмжиж байгаа байдлаас л тэр бол айгүй чухал тэр тамирчны цааш хэр хол явах нь ч гэсэн бас хамаарат байгаа байхгүй тий. Тий, нэгдүгürt нь улс орны хөгжил тий. Монголд одоо жишээ нь UFC-ийн ивэнтийг авчгаар 20,000 хүний судалтай ордон бий лөө тий. За 20,000 хүний судалтай ордон байлаа гэхэд тэрийг дүүртэл тасалбар худалдаад аваад үзэхлөө. За тэгээд UFC-ийн нэг удаагийн одоо энэ одоо шууд амжилттай тий тэр нэг франчайзыг зархад одоо тухайн одоо UFC-тэй танаа ус зөхөөё UFC-ийн зүгээс нэг одоо шинэ $20 сая бид нэр авах шүү ч гэдэг юм тий. Тэрийг одоо хэмжээний тийм компани дэмжих байгууллага тийшээ орох одоо хувь хүн байгууллага эсвэл одоо тэрийг дэмжих засгийн газрын бодлогч гэдэг юм тийм байх үгүй юу? Мэдээж одоохондоо ойр хэдэн жилдээ бол болоогүй л дээ тий. Хэцүү тий. Гэхдээ яг алсыгаа сайхан нөгөө One Championship холбооны ивэнтийг яг бас нөгөө Монгол зохиох талаар ярьж ирсэн нэлээ. Тэрийг бас сонссон. Тэгээд $2 сая байт юм лээ. $2 сая одоо One Championship төлж иж одоо тухайн ивэнтийг одоо эх орондоо зохиох эрхийг авдаг. Тэгтэл $2 сая гэдэг чи одоо 2-3 жилийн өмнөх гэсэн баг шүү. Тэр чинь 2 жилийн өмнөх ханшаар бол бараг 5 тэрбум тий. Одоо бол 6 тэрбум болсон. Ийм хэмжээний мөнгийг бол тасалбараас бол яагаад ч болохгүй. Реклам болоос авахгүй. Тэ pay per view бас олохгүй. Тэгэхээр энэ бол ерөөсө цэвэр нөгөө нэг тухайн спортод хайртай бизнесмен эсвэл тухайн спортыг хөгжүүлэх гэсэн спортын хөгжлийн газар яамч гэх юм уу те тэрнээс гаргахал цэвэр санхүүгийн баг золиосхоо болчих гээд байгаа байхгүй. Энэ харин энийг яаж ингэж үдгчид бүр пиг дүүр үздэг болдог. Ивент спонсорууд маш олноор шаарддаг болохоор бид нарт аврагууд л хэрэгтэй байхгүй ерөөсөн. Bellator-т авраг, One Championship-т авраг, UFC-т аврагтай боллоо гэж бодоход бол энэ нөгөө нэг зөвхөн энэ спортын хөгжил биш, улс их орны хөгжил, аялал жуулчлал, бизнес, спортын салбар бүх тийшээ амар гоё тэлнэ. Жишээ нь одоо UFC-д Батгэрэл авраг болчлоо гэхэд Батгэрлийг гаргасан замаар хэдэн хүн Монгол залуус мөрөөдөө биелүүлж UFC-д хөлтэй явах уу? За одоо UFC Gym гэдэг энэ хөтөлбөрийг одоо энэ UFC Gym гэдэг дэлхийд алдартай энэ жимийг одоо Монголд орж ирэх гэдэг одоо бид нэр ажиллаж байна. За UFC Gym одоо Лондонд бол одоо Michael Bisping ажилладаг тийм. Michael Bisping боссоор ажилладаг. UFC Gym Michael Bisping UFC London гэж ажилладаг. За тэгээд тэгчин одоо тэр UFC Gym-ийн франчайзыг хэн өгдөг вэ гэхээр UFC-д одоо тулалдаг сайн нэр хүндтэй, сайн тамирчнаас гадна улс их орондоо хүндлэгдсэн тийм тамирчид өгдөг. За тэгтэл тэрийг одоо Батгэрэл маань аваад ирсэн. Тэгээд ажил болоод процесс явж байна. Тэгээд удахгүй тэгээд одоо эн чинь өөрөө бас маш том гүүр ихгүй. Одоо тэр одоо зүгээр жимийн нээлтийг зүгээр бодоход л маш олон аврагууд тэ UFC-ийн боссууд Монголд ирнэ. За жимийн нээлт ивент ч гэдэг юм уу тэ янз бүрийн боллоо гэж тэгээд удирдлагуудын уулзалтууд олон зүйл болно. Тэгээд энэ өөрөө энэ жимээр дамжуулаад UFC Gym Монголиагаар дамжуулаад олон залуус бас UFC рүү хөл тавих, Америк руу хөл тавих, хөгжих боломж, тэнд очиж мөрөө гарах, тулдах боломжууд нэмэгдэнэ. За One Championship-т одоо жишээ манай наран тоглог авиатай хурчин бол аврагтай. Энийг гаргасан энэ авиатайхан гаргасан замаар бол олон тамирчид бас ингээд хөөцөлтөд тээ өөрсдийнх нь жимийг бүтээч гэсэн явж байгаа манай олон залуу тамирчид байна шинж хатаа пүрүү хэмчлэн тээ. Нэгдүгээр тамирчид маань амжилт үзүүлээд авраг болчих юм бол нөгөө нэг гарсан зам маань маш олон болж байгаа.
Тэр манайхан тэгээд ийм тулаантай спорт тэгээд тэр дундаа ийм нэг эсрэг нэг спорт. За энэ бол яг нэг эсрэг нэг гэж ярьж байгаа ч гэсэн ардаа бол бас багийн ажил л та. Багийн спорт гэж ойлгож байна. Ардтал нь бүтэн баг ажилтдаг. Энэ спортод бид нар ингээд хөл тавиад хамбал бид нар дэлхийд ингээд захиур хаглах боломж байгаа. Стил бүр ингээд гялцаад ингээд олон тамирчид ингээд харьцуулт судлаа хийгээд явах гэл ингээд бүр ингээд барай Азаа хөдөлтөг л та. Энийг манай энэ тамирчин бэлтгэлээгээд яста. Хуухлахаар байна даа гэж боддог. Тэгээд одоо Беллаторт одоо манай Батцамбарл манаас тултахаар яригч байна. Аль хэдийн намар төвшөх маань тулцсан. Эдгээр ингээд энэ тултаад топ төвшин тултаад дээшээ тултаад авраглаад явлаа гэхэд энэ Беллатор л. Ингээд монголчууд UFC-д авраглаад 1-2 аврагтай, ганц 2 контендертэй. One Championship-т авраглаад Беллатор сайн тултаа тэрвэл. Бразилууд нэг хэсэг яалаа тэ UFC. За дараа нь Дагестанууд одоо яаж юм бэ? Дагестангүй холбоо гэж байхаа боллоо шүү дээ. Бүх холбоо. Одоо яг энэтэй адилхан хаа байсан гэ Махачкала гэж баг хүн мэдхгүй те. Дагестаны тим одоо хот тосгонуудыг чинь бүгд судалдаг болсон. Одоо Монголыг судалдаг болно. Улаанбаатарыг судалдаг болно. Энэ юу идэж байгаа тийм бэрта залуучууд таанаас гарч ирээд байна. Махан ямар байдیں۔ Мал нь ямар байдیں۔ Мал баялагтай гэсэн. Бид ингээ айраг цагаа уугаад бэрта байдیں гэсэн. Айраг нь ямар байдیں ингээл зүгээр ингээл үнсний хэрэгцээ productive байдлаасаа ч хүртэл ингээл амар судлагдаад угаасаа юм бид нар ямар баялаг түүхтэй тий улс орн билээ. Гэхдээ бид нар өнгөрснөр бахархгүй шүү дээ. Өнөөдрөөрөө ингээд бүтээж ирээдүг гэрэлтүүлэх ёстой. Ийм шин цаг үе одоо. Бид нар хэдэн 30 40 50 хагас 100 жил түүгээрээ багарах чинь тэнд орилж явлаа шүү дээ. Одоо бол өнөө шинийг бүтээх ёстой залуучууд. Одоо яг жинхэнэ Монголд айчтвал яг дэлхийн зах зээл рүү гарахад бол их гоё ойрхон болцсон байна. Тэгээ одоо дээрэс нь холимогтлаанч өөр олимпийн төрөл болох гэж яригч байна. 2032 он гэхэд ер нь бол олимп руу орчих байх гэж байна. 2028 онд бол арай амжихгүй юм шиг байлаа 32 онд бол баг орчих юм байна. Ингээр ингээд зүгээр холимогтлаанаар заавал чи Conor McGregor байх албагүй. Гэхдээ чи холимогтлаанаар яг нь уран цэцэг шиг жудогийн амжилт гаргасан шиг гаргаж болж байна. За дээрээс нь төвшин баяр аврах шиг амжилт гаргаж болж байна. Тэгээ боксинг хийчихээ улс их орныгоо нэрийг холимогтлаанаар мандуулахын боломжууд гарч ирж байгаа. Энд чинь ганцхан шоу биз биш. Одоо бүр ингээд олимпийн төрлийн спорт болчихж байгаа болохоор одоо шинээр орж ирж байгаа залуучуудад бүр жинхэнэ утгаараа яг Азагийн хөдөлгөж байгаа. Тэгээ залуучууд бид нарт бол яг чамдч дээр надад ч тэр энэний төлөө явж байгаа хүн болгоныг бол хийх зүйл маш их байна. Тэгээд энэний төлөө ингээд зүрстэй зориулж явж байгаа олон бас залуучууд бас байгаа. Тэгээд энийг бас дэмждэг, сонсдог, үздэг юм тий гараа сонгодог компани, пүүс компаниуд бас нэмэгдээсэй тий. Тэр өнөө маргаашаар биш эх 2 жилд ямар одоо том ашиг, ямар том амжилт бид нэр хүлээж байгаа гэхээр маш их байхгүй. Үнэхээр 2 жилийн дараа гэхэд бол бид нэр шал өөр юм ярьсан сууж байгаа. 2 жилийн дараа хоёул ингээд хадаж тийм UFC-д нэр аврагтай болсон биз дээ. Woнд аврагтай болсон биз дээ. Bellator-т аврагтай болж штэ. Яана. Тэгээ энэ спорт нь өөрөө энийгээ сууж. Тэгээ спорт нь өөрөө миний бодлоор бол дэлхийн номер 1 спорт болох спорт гэж би хараад байгаа байхгүй. Яа тэгвэл одоо чинь хөл бөмбөгч гэдэг юм уу одоо теннис ч гэдэг юм уу тэрийг бол дөрмийг ойлгож иж бас ойлгонтэй зөх хэмжээнд тэгээд яг тэр сонирхолтой тэрэндээ сонирхолтой хүн нөрн эн чинь болохоор хилний асуудал хамаагүй дөрмийг нь ойлгох баг шаардлагагүй зүгээр л яг хоёр хүн эрэгтэй байна уу эмэгтэй байна уу хоорондоо нударгаараа тулна гэдэг чинь бол жинхэнэ хүний одоо генетикийн тий баг сарамгчин үеийн одоо жинхэнэ цусаар нь урсч идэг шууд ойлгох хараад шууд ойлгох тим спорт учраас миний бодлоор ингээд яванда улмал том болно гэж бодод байгаа байхгүй. Тэгээд ялангуяа Монголд бол бас яг тэр Монголд олимпиад чинь бид нар чинь дандаа л дайн байлдааны тал дээр л амжилт үзүүлдэг болоод шүү дээ. Тийм учраас яг энэ дээр тий дөрмийн хувьд тэгэхээр нэг арай жоохон өөрөөсгөл ойлголт өгчих гэж магадгүй. Саяны ярнаас дөрм бол маш нарийн. Гэхдээ ойлгоход төвхтэй биш. Хамгийн гол нь бусад нэг спортуудтай харьцуулах юм ойлгоход төвхтэй биш. Тийм мэдээж шинээр орж ирж байгаа хүн маш амархан дөрмийг нь ойлгох шууд ойлгох шаардлагагүйгээр спортыгоо бол огшиж ойлгоно л гэж тайлбарлаж байгаа болохоос мэдээж бол дөрм бол байгаа тий ард толгоороо зөхөж болохгүй, нуруу руу зөхөж болохгүй.
яг One Championship газар байгаа хүнийг толгойроо нүгдүүлж болох ч UFC-д болохгүй гэл бас state болгондоо бас тустай тий тэр чинь их нарийн юм байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол ойлгоход амархан. Тэгээ ерөнхийдөө бол ойлгоход амархан. Үзэгчдийн хувьд ч гэсэн нөгөө нэг одоо ч нөгөө нэг зарим спортууд ч нөгөө нэг хитрхи юу болчиход шүү дээ. Одоо энгийн байдлаа удаан нөгөө хадгалаад нөгөө зарим спортууд ч нөгөө үзэгчдийн тоо багасч байна гэж юм тийм. Зүгээр ялангуяа олимпийн төрлийн спортууд багасаад байна гэдэг байна. Одоо чөлөөт бүгд чинь одоо олимпиас одоо эргэжтэй олимпиад баг байхгүй болж байгаа юм шиг үлээ. Тэгэнгүүт энд орлоод юу орж иж байгаа вэ? Entertainment спортууд руу хандж. Энэ жишээ нь чөлөөт бүх байхгүй юу орж иж 2024 он break dance олимпийн төрөл болчихно тий. Одоо break dance ямар entertainment лээ тий жинхэнэ утгаараа. Одоо тэгээд энэ лүү чинь хэн хаалдаж байгаа гэхээр бүр олимпийн спортын дэлхийн төрлүүд хүртэл одоо entertainment зүйлээр хандж байгаа. Тэгээ одоо холимог планер бас орно гэж байна. Тэгээ бокс хүртэл одоо яг яванда олимпийн төрөл байх юм уу юу гэдэг нэргэлзээтэй болчихсон шүү дээ. За яагаад тэгэхээр бокс ч өөрөө нэгдүгürt маш их юм мапантай дандаа юм хөөхөйлөх шүүгчд нь асуудал дагуулдаг. Сайн манай Цэндбаатар дээр хүртэл юу боллоо тий. Ийм учраас энэнийг ер нь ингээ бокс юм байх сөхөмшөх юм шүү. Өдөрчтэй жалдлаа. Одоо чинь телевизийн шууд амжуулалтууд дээр ингээл судалгаанууд гарсан байгаа шүү дээ. Аль төрлийг их үзэж байна. За жудо бол их үздэг. Яваалаа. Тэгээ хөлбөмбөг, цагсан бөмбөгүүд бол яг балансаа байраад унахгүй яваад байна. Гэтэл юу ямар спортыг хүн үзэхэ болоод хамгийн түрүүнд одоо чөлөөт бокс хоёр байна. Тэгэхээр эдгээр чинь ингээ байхгүй болж байгаа юм оронд нь одоо тэгээ e-спорт олимпийн төрөл болж байна. Тэгээ одоо бид нар хүүхдүүдээ одоо пиза тоглоод та нар солиотой галзуу гэдээ дуудал явьжсэн мэт одоо нөгөө хүүхдүүд чинь эсрэгээр e-спорт хэрвээ зөв талаас нь зөв хөгжүүл тодорхой хугацаанд донтол биш байдлаар өөрийгөө хөгжүүлэх талаас нь ажиллах. Энэ спортын төрөл болчиход байна. За тэгээд дээрээс нь дахиад break dance. За одоо тэгээд холимог талааныг та бүхэн одоо дүрмгүй зүгээр тохоо хашиг тооронд ороод хоёр нохоо шиг зодтолдог гэж үзэж байгаа бол үгүй шнэ чинь маш том дүрмтэй шал өөр ингэ шинжлэх ухаан болцсон арталтанд бүтэн баг ажилдаг. Нэг мэдрэл муутай нэг юм тархилгааны сагахтай 2-3 нөхөр зодтолдог юм уу үгүй шнэ чинь тулааны өмнө бүтэн эрүүл мэндийн дэлхийн шилдэгүүд ажиллаж маш том баг мэдрэлийн эмч имраа тэгээд бүхий л одоо цусны шинжилгээ эрүүлдэ харшилж байхгүй арьс өгний өвчнгөө 100% эрүүл савс харуул хин хүнээс илүү ийм эрүүл хүмүүс хоорондоо зодтолж байгаа спортоор өрсөлдөж байгаа. Энэ спортын талаарх ойлголтуудыг бол маш нарийн ингээ өгөх ёстой. Одоо зүгээр e-спортыг гэж ярихад манай нэг дээхэн үеийн хүмүүс бол наа чинь одоо донтолт гэл тэ. За break dance чинь бүжгээр хоол олохгүй гэжсэн бол одоо олимпийн төрөлд 2024 онд очоод олимпиад ороод төрүүлээд ирэх юм бол break dance чинь залуу нэгдүгээр өөрийнхөө амжилт карьерийг шааруул болгоно. Тэгээд улсаас сар болгон хэд сая төгрөг лээ тий. Ингээл дагаал. Тэгэхээр энэ спортууд нь өөрөө ойлгоод мэдэрч чадах юм бол маш гоё давуу тал. Тэгээд тэрний нэг нь одоо өнөөдөр үзээд энийг үзээд сууж байгаа бол 15-тай дүү тий 13-тай дүү чамд 8-аас 10 жилийн дараа олимпийн төрөлд ороход чи яг нэг 23-4-тэй эд болцсон холимог талааны тамирчин залуу тий олимпиад ингээд улсынхаа медаль тий холимог талааны төрлөөр мандуулсан шүтэндээ алтан медаль зууцсан. Ингээд сууж боломжтой байгаад байгаа. Тэгэхээр юу ч хойш битээ тавь эхлүүл хэрэгтэй тий. Тийм ялангуяа залуу хүмүүс нэг тийм 10 жил мэлийн цаанаас харж одооноос ингэж баг бэлдэх юм бол өөрт нь бол маш хэрэгтэй. Ялангуяа одоо жишээ нь наазахын жүжитсүү чинь тий дунджаар хар бүс авахын тулд дор хаяж нэг 10 жил шаардсан тий бүр амар BJ Penn мэтэл хүн биш бол тий. Тийм учраас мэдээж тэгж яг алсын хараатай ингэж хийх юм бол дэвчээртэй дисциплинтэй хийх юм бол ер нь бол түрүүний хэлж байгаа шиг тэр бүжигч тэр холимог тулаанч тэр ер нь альч юуч тэр ялангуяа орчин үед энэ интернет гэж юм байна. Утас TikTok, Facebook, Instagram байхад ер нь бол юу хүссэн тэр сонирхож байгаа зүйлээрээ л ер нь бол хоолоо олж идэж хөгжүүлж явж болно тийм. Тий, оргилд нь гарах бүр цаашлаад дэлхийд танигдах ийм амар том боломжууд биш. Энийг зүгээр нэгдүгээрт энэ спортыг төлөөлж байгаа хүмүүс маань өөрсдөө зөв ойлгож таниулах хэрэгтэй. Тэгээд
нийгэмд ингээд энэ чи ийм шүү гэдгийг зөв таниулах хэрэгтэй. Тэгээд манай эцэг эхчүүдийн бас боловсрал амар чухал тийм. Боловсрал гэхээр би нөгөө нийтлэг ойлголт төрөөс яриаггүй шүү тийм. Тухайн нөгөө нэг спортын ч гэдэг юм уу, тухайн нөгөө нэг яг сегментийнхаа боловсралыг яриад байгаа, судалгааг л яриад байгаа юм л да. Тэрийгээ сайн судалж мэдчихээ те миний хүүхд таашаа явж байна те зөв явж байна уу буруу явж байна уу гэдгийг судлах байх. Тэгээ одоо орчин үед угаасаа тэгэл дэлхийн боловсрал хандлагыг үнэлдэг болсон те. Аливаа зүйл төр хандлага. Тэрнээс бол нэг өнөөдөр математиктэй сайн байгаа заавалчгүй эдийн засгч болоод далаад банкны захирал болно гэсэн ойлголт байхгүй болчиход шүү дээ. Нэг үе бодох юм бол тэгэхээр чи хүүхдийнхээ боловсрал спорт бүгдийг гоё зэрэг дэмжиж ингээд явах юм бол гоё сайн тамирчин болно. За дээрэс нь сайн бие бэлтрийн хөгжилтэй эрүүл чирэг хүүхэд болно. Залуу болж төлөвшнө, бүсгүй болж төлөвшнө. Тэгээд нэг амьдралд ийм амар нэгдүгээр спортууд бол амар. Манай тулааны спорт залуучдаг амар хаасал болгож байна л да. Тэмцэгч чанартай тий. Баргийн юм шантардаггүй. Хатуу үгэн дөр нь хурныгаад алга болчдоггүй тий. Ажлын ачаал байлах даах чадвартай. Яагаад тэгэхээр тэр хүн тэрнээс илүү цаана бэлтгэл хөлс гаргаад өвдсөн. Өдөр болгоно нөгөө нэг хүнд байдалтай тулгардаг. Бэлтгэл болгон дээр өөрийгөө челленж хийж идэг учраас ер нь нэг юм жижиг сажиг ажлын ачаал стресс үлрээсээ сүулдэг бүр юу болчдөг л та. Сонирм биш болчдөг. Өөр ингээд амжуулаад яваад идэг болчдөг. Юу ч тэр. Энэ бол миний хувьд юу ч биш. Би энэс илүү чадна гэсэн л байдал ингээд цаанаасаа суугаад идэг. Ер нь улам л хатуужаал, улам л яагаад. Энэ бол зүгээр одоо зүгээр миний хувьд бол лавлт юм байна. Ажлын ачаал их байсан ч гэсэн цагтай нойртой хоолтой. Тэгээ хатуу ширээ өвгтэй ч доош явах юм. Янз бүрийн одоо хүний амьдрал үйл тохиолдох. Тэгээ маш олон зүйл тохиолдож шүү дээ. Энд дээр яг ингээд эргээд харах юм бол энэ спорт намайг сайн хатуужуулж байгаа гэж боддог байхгүй. Тулааны спортод одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа инглигээд би заавалчгүй нэг тийм хүмсэн задарсан тийм хамар мөрөө хаалгүй. Зүгээр өдөр шөнөгүй хичээлээд ингээд байнга явж байгаа мөртлөөс тамирчтай хэр нэг ер нь юм заалны энерги гэдэг чинь өөрөө маш гоё байдаг. Аваргуудын энерги, заалны энерги, тэрний хөлс тэдгээр тамирчтай бэлтгэл сургалт хийх, ярилцах, тийм амжилтыг нь хуваалцах. Заал болгоно гэхгүй шүү дээ. Ер нь манай хот заал болгон гоё өөр өөр юм гэсэн бүр онцлогтой, энергитэй шүү дээ. Цаанаасаа нэг одоо заал болгоно нэг юм гоё юм өөр юм гэсэн гоё давуу тал байна. Мэдээж тогтчлтын хувьд, байрлалын хувьд, багш нарын хувьд өөр ч гэсэн тэр заалнаас авах энерги мэдрэмж болгон шал өөр. Энтэй холбоотой би нэг бас нэг айгуу чухал юм хэлмээр байна л дээ. Хүмүүс яг таны хэлж байгаа шиг буруу ойлголттой одоо жишээ нь тулааны урлагч юм уу те зодон зохион хийдэг гэдэг тэгэхээр нэг тийм маанаг байдаг ч юм уу тэгж боддог хүмүүс бас байдаг байх. Гэхдээ эн чинь өөрөө нэгдүгürt за наад захын за жүжигчсүүч гэх юм уу эсвэл босоо тулаан ч юм уу бүгдээрээ яг шатар шиг маш их ухаантай бас байх шаардлагатай тийм ээ. Зүгээр нэг тийм мунаг зөгтөг амтан очиод ялна гэж бол байхгүй. Маш стратегтэй ухаантай зөв бэлтгэлээ хийсэн яасан төвчээртэй тайван тим байж нэгдүгürt ялна. Хоёрдугаар энэтэй нэг холбоотой нэг статистик би харж ирсэн айгу сонирхолтой. Тэр нь болохоор Америкийн Fortune 500 гэх нэг топ 500 компани захирлуудынх нь яг топ удирдлагуудынх нь статистик байна л да. Тэдний 70% нь бүгдээрээ цэргийн алба хааж исэн гэж ямар нэгэн милитари ямар нэгэн тим юу хийж исэн. Тэр дотроо бас дахиад 70% нь тулааны урлагаар хичээлж исэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр их өндөр тэр бизнесийн амжилтанд хүрсэн хүмүүст тэр сахилга бат тэр төвчээртэй тэр одоо энэ тулааны урлагийн болон бас тэр цэрэгжилтийн тэр сахилга бат тэгж бас бизнест бас нөлөөлсөн байгаа байхгүй. Тийм учраас энэ яг хүний амьдралд тэгээ бас дан ялангуяа эрэгтэй хүүхдэд миний бодлоор яг тэгвэл тестостерон гэж нэг гормон байна тийм ээ. Бид нар байглаасаа одоо чинь дайн дайчин ам хийж одоо яах зориулттай биетэй учраас энэ их тайвны цаг үед тэр тестостерон гэж гормон бол байхгүй болчихгүй. Тийм учраас тэр тестостерон биднийг агрессив болгодог. Бас антин дээр хийсэн судалгаан дээр хүртэл буг муг энэ тэр хоорондоо алзаад ялсан нь эмэгтэйгээ одоо жишээ нь хождог энэ тэр тогтолцоотой амьтад байхад тестостерон зориг өгдөг гэж байгаа байхгүй. Тэр өөрийнхөө гэмтэл бэртлийг тоохгүй болгож дайрж орох. Гэх мэт тийм учраас тэр агрессивнес тэр зам бол тэр тулааны урлаг дээр бол тохож болохгүй. Эрэгтэй хүнд ялангуяа
цаанаас нь бол байдаг. Эмэгтэй хүн тестостеронтой бол тэр тестостеронтой хүнд бол байдаг. Тийм учраас тулааны урлаг бол харин яах вэ гэвэл тэр тестостеронтой хүний тэр их дотор нь байгаа тэр их энергийг зөв рүү чиглүүлж өгөн тийм ээ. Одоо жишээ нь миний бодлоор бол одоо Монголын тулааны урлагийн юунууд ихсэх тусам хүмүүс тулаан хийх чадвар нь сайжрах тусам гудамжинд болох зодон тийм ээ. Тиймэрхүү баар саунд болох зодон харьцангуй статистикийн хувьд бол багасах байх гэж би бол бодож байгаа. Яагаад гэвэл тэр энерги зөв юм дээр гаргачихж байгаа юм чинь тийм ээ. Харин тий. Хатуужил төлөвшил гэдэг хоёр зүйл бол одоо спортын хамгийн түрүүний зүйл л дээ. Хатуужил гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр ганцхан бэлтгэлийг шаргуу хийх. Торнд ороод зодтолдоход багийн зөвхөлтөг тоохгүй байх гэдэг ойлголт бол биш. Энэ хатуужил гэдэг маань өөрөө юу гэхээр нийгэмдэр гараад энэ спортын өрөөгөө чинь нийгэмдэр гараад юм бэхээр чамд одоо ажлын шахалтаас ирэх дарамтыг давах хүч тий. Өнөөдөр чи төгжрээ сууж хахад стресстэй бухимдаад байж хахад шүү дээ тий. Энийг өөрийн спортын хатуужил олгосон мэдрэмж тэр оюунлаг байдлаараа даван туулах чадамж энэ. Тэгээд дээрэс нь төлөвшлийг олгодог. Нэг нөхөр чамайг гудамд явж ах чи өдөд байлаа гэж согтуу нөхөр тий. Чи спортоор хичээлдэг угаасаа л тэрийг очиж зохиод моочвол баллаа шүү дээ тийм. Тэгэхээр чи тэрийг тэгж өөртөө хэлэлгүйгээр би энэ спортын гэсэн намайг ийм зэргийн төлөвшил байгаа учраас би хажуугаар нь зүгээр холхон ч юм өнгөрчин те яахсан бэ гэд бие бариад өнгөрчнөө гэдэг хэмжээний юм төлөвшил байх бас те. Тэгээд дээрэс нь ямар нэгэн байдлаар хүн чам руу ууралж яхад тэрийг давж чадах юм төлөвшил хатуужил. Тэгээд дээрэс нь маш нэг том чухал зүйл бол confidence. Өөртөө итгэх бол үнэхээр чухал. Аливаа нэг зүйл дээр. Энэ спорт бол ялангуяа эрэгтэй хүнийг маш их өөртөө итгэлтэй болгодог. Ямар ч төрөл дээр одоо ганцхан спорт, тулааны спорт гэдэг зодтолдох дээр л өөртөө итгэлтэй байдал гэсэн үг биш. Бүх зүйл дээр. Одоо аливаа зүйл дээр одоо өөрийгөө илэрхийлэх чадамж те. Өөрийнхөө бие авч явах байдал, бие физиологийн онцлог энэ бүхэн дээр өөртөө сэтгэл ханамжтай, өөртөө итгэлтэй болдог. Тэгээ энэ нөгөө нэг амьдрал дээр харагддаг. Цаашлаа тэгээд эргэн тойрныхондоо нөлөөлөл гэж гоё зүйл байна л та. Энэ ч өөр их гоё. Тэгэд тулааны спорт би өөрөөс нэг фитнес тусах дуртай. Тулааны спорт, фитнес хоёрыг хослуулах юм бол бас энэ эрүүл мэндийн талаас их гоё хөгжил болж өртөг. Одоо фитнесийн спортоор хичээлэхэд бол ерөнхийдөө том болчингууд ингээ бие зурх гал нэг ерөнхийдөө нэг жоохон ажиллах чадварын хувьд нэг жоохон тааруухан дуу юм болдог. Хослуулах юм бол өстой их гоё болдог. Яг тэгэхээр ажиллах чадвар, бие физиологийн хувьд, за харагдах байдал, за тэгээд нөгөө нэг зүгээр нэг хоосон болчих биш. Нөгөөх маань маш гоё ажилдаг болчих тий. Зарцдаггүй бүх юм дээр их гоё харагддаг. Тэгэд эрүүл бие галбиржин гэдэг чинь өөрөө буцаагаад овргүй залуу харагдуулдаг. Нас бага харагдуулдаг, арьс ус гоё тэгшин болдог. Одоо зүгээр энгийн жишээг ярих юм бол одоо манай Ширэнбэрлэг клубын дасгалжуулагч төр өгдөг шүү дээ. Төрөө өгч минь одоо 64, 65 хүрч байна. Уулзаад хүмүүс юу вэ энэ танаа өгч чинь 65 таа юм уу гайхдаг. Та нар хэдтэй гэж бодсон 51 2-тэй гэж боддог шүү дээ. Тэгэхээр тэр хүн тийм гоё ингэж спортоор өөрийгөө хөгжүүлсэн. Одоо нүүрэнд нь ингээд тулаад харахгүй бол холоос харахад бараг хүчлээ байхгүй тий. Тэгээ их араас нь харахад ингээд залуу хүн шиг зэгзгнээл алхаж байдаг. Их гоё бие галбиртай. Тэгээ их гоё ингээд чөлөөтэй хөнгөн. Тэгээд зарим одоо үеийнхаа настай хүмүүстэй харьцуулах юм бол ихэнхтэй нь харьцуулах юм. Хамаагүй залуу ирчвчтэй байдаг. Энэ спорт өөрөө ганцхан чи энэ спортоор хөл тавьснараа заавал зодтолдох гээд хаалгүй зүгээр чамд өгөөж нүрээ. Үнэхэрийн үнэлж баршгүй. Амьдралыг бол ер нь бол гормонгоор нь эргүүлдэг гэхдээ сайн тал руугаа. Ялангуяа бие физиологийн хувьд бол чамайг бол тэс өөр хүн болгодог. Дээрээс нь сэтгэл зүйн хувьд тэгээ ментали тий оюун санааны хувьд шал өөр хүн болгож өртөг учраас их л гоё спорттой би ч их сагсан бөмбөгт их дуртай байсан. Сагсан бөмбөгийн спортоор нэлээд л хичээлсэн. Тэгэл энд одоо оюутан тий 10 жил сургууль ажлын тэмцээнд их л орж тэгэл орсон болгонд бол амжилттай сайхан явж лээсэн. Гэхдээ би сагсан бөмбөгт амар дурлсан л та.
Гэхдээ би холимог талаанд бүр илүү дууссан. Яг тэгэхээр үзүүлэх нөлөө миний бие физиолог болон сэтгэл санаа, оюун санаа бүх тал дээр амар гоё бүр харьцуулж хийх байсан. Тэгэл ерөөсөө за энэ спорт юм байна. Энэ л юм байна гэж яг олсон юм шиг санагдав. Энэ одоо буцаад бүр миний ажил болсон. Бүр зүдлэж байгаа юм шиг заримдаа тийм ингээ бүр мөрөөдлийн ажлыг хийгээд хамгийн гол нь миний хобби болсон зүйлээгээ ажил болгоо тийм. та юм ба хийгээд ажил болгочихж байгаа байхгүй. Чинь бол хүний мөрөөдөл. Инженеэр тийм энэ ч л одоо яг мөрөөдөл. Би ажил руу явахдаа хизээч залхуурдаг үү те. Цагийн зөрүүтэй байсан цаашаа ч хинтээ ярьсан. Яриас толгойн спорт ярьдаг бол хинтээ ч хэдэн цаг ярьсан чадхаа те. Тэгвэл энгийн жишээгээр ярих юм бол амар PC game те PC Dota тоглох дуртай хүүхэд яа гэв те. E-спортын тамирчин болоод тэрийгэ төлөвлөдөг ярьдаг хүн тайлбарлагч нь болчих юм бол бас нөгөө хүний чинь дуртай зүйл мэрэгжил болчихоо. Миний хувьд ч гэсэн яг л нэг гоё мөрөөдлөөр яваад байгаа. Бизнес та яаж азтай шүү. Тулааны урлаганд хэдэн оноос аль тулааны урлагаар анх эхэлж хичээллээ. Тэгээд бас дараагийн асуулт нь яванд яаж тайлбарлагч болсон бэ анх? Нөгөө миний өссөн орчин өөрөө ер нь спортод амар дуртай болгоцсон л доо. Энэ тэнд ер нь яг хүн амьтантай ингээд одоо хүүхэд байх ч юм уу те ингээд жоохон дэггүйсэн хүн амьтантай ингээд ам өрөх юм бол зааланд ялангуяа хүүхдүүд сакс тоглож хоорондоо маргадаг штэ. Манай ч нэг тийм зааланд хүүхдүүд нөгөө ангийнхан ч юм уу эсвэл оюутан байхтай ч юм уу эсвэл нэг зааланд таних хүмүүсийн тоглож байгаа ам өрөөгаал зодон цохоо хичгээр ер нь дүрсийгээл нэг ойрхон болчиходдаг гэсэн. Ер нь бол зодон цохоос нэг буцдаггүй тийм хүүхдээс 10 жил дөө. Тэгээ харин спорт тэгээд хичээлдэг байхгүй штэ. Тэнгүүтлээ хичээлээд ихсэн чинь бүр эсрэгээр энэ тэнд одоо зодон цохоо хийгээд явах ч юм уу те. Дэмий юмд орооцолдох маань ер нь бол эрс багассан. Эрс байтга бүр баг 100% багассан. Ерөөсөө эхлээл нэг жилийн дотор 2 жилийн дотор бол маш их мэдэгдсэн. Ерөөсөө би хэдэж байгаагүй гудамжинд одоо хүн амтан маргах юм бол дээ сайхан бие бариад төлөвчлөл хажуун гараа авчдаг болчихсон. Тэгээ би 13 14 онд 2 удаа ер нь 2 3 удаа Солонгост очижсэн. Тэгээд яг тухайн үед Солонгосыг бүр UFC-ийн телевиз байдаг гэсэн. Манад гарахаас өмнө шүү дээ. 12 он ч. Тэгэд би нөө угаасаа зодооны спорт дуртай юм чинь Солонгост байхдаа маш их үздэг гэсэн. UFC-ийн талаар өдөр шөнөгүй үздэг. Солонгосын өөрсдөө тулаануудыг үздэг. Монголд ирэхээр бас нөгөөтгөө үзсэн. Дижитал эспэс ороод ирсэн. Дижитал Academy клуб бас байжсэн. Тэгэл энэ тэнд очиод манай аав ч нөгөө барилддаг. Ах нартайгаа байнгын л тэгэл барилдаал ноцолдоол дээр доор ороод зодтолтол цохилчол явж идэг гэсэн. Тэр нь одоогийн бас нэг өөрөө ч мэдэхгүй нэг холимогтлааны нэг жоох юм хийгээд яваадсан юм шиг одоо ноцолдоол нэг Монгол ах байдаг штэ. Хөдөө явж хахад ноцолдоол дээлтэйгээ барилдаал. Тэгэл жилцээл. Ангаараа гарч жилцээл тий. Ангаараа гард ноцолдоол. Тэгэл гудамд нэг найзтайгаа одоо баг багт хүүхдүүд чинь би энд ус авч өгдөг. Тэгээ ус аваад явж байхдаа тэрэг төрсэн ч юм уу савтай канистр тэрийгэ тавьж амарж байхдаа зүгээр ахгүй дандаа хоорондоо зодтолтоо ноцолдоо. Ерөөс нэг тийм би бол нэг юм өрнөч хүүхдээс. Тэгэл нөхөд амар хөдөлгөөнтэй ингээ лиж тийшээ гялалцсан. Тэгээ тэр нь өөрөө их спортод дуртай болгочихсон. Тэгээ нүг фитнесийн нэг зааланд нэг мишок байж таарад. Тэр спортын дуурд нэг. Тэгээ тэнд ах жоохон фитнесээр хичээлж явж байгаа. Тэгээд нэг ганц хоёр мишок согч зохиол тэр тухайн үед нэг багш нартай нэг ганц хоёр юм заалгаал. Тэгээ нэг 10 оноос нэг 15 6 оны хооронд зүгээр ингээл хобби тэ нэг асан байдлаар тэ хальтайлтай ингээл нэг юмар бол явчаал болмоор бол болчоол гэж тиймэрхүү байдал. Тэгээд SPS телевизэд тайлбарлагч болсон манай тайлбарлагчийн сонгон шалгалт аавна гэдэг зар явд юм байна. 2017 18 онд. Тэгсэн чинь би ч нэг гэртээ ерөөсөө мөнхийн SPS үзэн тэгэл UFC үзэн өөрөө олж үзэн ухаж үзэн гадаадын телевизүүдийг үзэн мөнхийн үзэстэй. Тэгсэн чинь эхнэр тэгж юм энэ нэг тайлбарлагч сонгон шалгалт яваад чи энд өөрөө явуул яа гэсэн. Тэгэд би үгүй яад юм блэ гэж ботцсон байж. Тэгээ нэг өдөр ямар ч байсан нэг миний нэг хүндтэй хүн гавьяат болоод тэгээ тэрний гавьяатын найр руу явахгүй явчихсан. Тэгээ 5 дахь өдөр аль өглөө хувц унараа сайхан бижок костюм өмсөөл
найранд явахгүй л ингээд. Яг нөгөө реклам дахиад явж байна. Энэ өнөөдөр гисэн шүү дээ. Эхнэр тэгээ чи явчихвал яа гэм бэ хайраа гэлдэг. Тэгэхээр нэрээ тийм үү? Үгүй тгийч өдөр шөнөгөл янгнуулаад ах юм. Өөрөө үзээд нэг сонгон шалга үзүүлээд. Юу ч бэлдээгүй. Бүрсэ байгалаар очсон. Дахиад очсон чинь нэг давхарлаа нь орсон чинь яг доор зоркихтай таарж байгаа байхгүй. Тэр чинь сонгон шалгаруулалт нь 2 цагаас илүү 1 цагаас гэж хэлсэн. Тэгээ нэг 12 цагийн үед очсон. Орсон амар олцсон. Битүү. За би чи юу ч бэлдэг. Нөгөөдөл чи ингээл амар зодон зохио хоорондоо яриа. Инээж анаалтай нэг таньдаг усаач гэл. Тэгээ би чинь бүр гайхаж байгаа. За энэ гарууч алдаг гарууд юм байна. Тэнд ч 40 жил болсон. Америк ч 40 жил, Англи ч 40 жил. Энд тэгвэл зодооны спорт тун ойрхон амар тийм экспириенсэд залуучууд ингээл тойрол хүрээлчихдээ. За би ч юм жуулдах юм байна да гэж бодвол заюутаач орондоо гэж бодов. Тэгээ би хамгийн гол нэг цагт очсон. Манай нөгөө нэг гавьяатын маань найр бүр орой 5 6 цагт байсан. За би юунд яах вэ? Доор нөгөө нэг юу байдаг? Tom and Tom's coffee shop гэдэг. Даашгүй coffee shop руу ороо нэг жоохон төвлөрч авч байгаа л дээшээ гарсан чил аваа хүмүүс ингэрчээ. За нэгээр нилээн сүүл рүүгээд шахвал дахиад орлоо. Зоркох төрөөгшөө. Нилээн юм яриулаад, нилээн тайлбарлагч юм. За болох гээд дэшүүл гэдэг. За тэгэл нилээн гэхдээ бусад тухайн үеийн залуучуудыг бодох юм бол эхний шатнаас шалруулалт нилээн утсан. Тэгэл байж байгаа л 2 дугаар шатнд ор гэл тэгэл тэр өдрөө дахиад шалгуулт дээр юу асуугаад байгаа вэ? Тайлбар хийлгээл, орчуулга хийлгээл. Жишээ тулаан тавьчаал тайлбарлуулж байгаа юм. Тийм жишээ тулаан тавиал тайлбарлуулаад ингэж юм тэгж ийн гээл тэгж байгаа. Тэгэл төрөө өгш их дуртай л бац. Тэгэл зорких бас нэг жоохон над эргэлзээд тах шүү. Дахиад нэг үзэл гэж тах шүү. Чи вэж байгаараа гэлдэг. Нэгэл байж байгаа дахиад орсон. Тэгээ тухайн үед нэг нилээ хэдэн залуучуудын утас мөцтэй дугаар нэр нэрийг авчултай л 2 дугаар шат матанд болцсон. Тэгснээл эспрессо хүний нөөцөөс ярьж байна гэл. Орой найран дээр байсан чил ярьж байна. Тэр өдрөө штэ. 2 шатны шанаа шалралтанд ороод дууссан. Маш их олон. Би тэр тухайн үед хүмүүсийн тоолж байгааг ерөөсөө яаж мэдгүй. Тоолж исэн тэр яг human resource нь HR нь бүгдээрээ хинд байсан юм чинь. Зоркихт байсан юм чинь. Тэгээ зорких сүүлд нэг миний талаар нэг пост оруулсан. Ийм том шалралт орсон гэдэг. Тэгсэн 600 гаруй залуучууд орсон гэдэг юм шиг. Тийм. Зорких нэг ганцхан тайлбарлагч авсан юм уу? 2 тайлбарлагч авсан. 600 гаруй залууч. Тэгэл орд юм байна. Тэгэл оройн SPS лидер хүний нөөцөөс ярьж байна. Та нэг энэ нэм тэг чинь 5 дахь өдөр байсан. Энэ нэм өргөт юу яах вэ? SPS лидерийн нэртэй төр өгчтэй тайлбар сууч чадах гэж. Хүмүүс ингэ шууд суучих юм аа. Тэгсэн чинь би үгүй надад бол боломж. Гэхдээ айх баярлах хоёр гайх зэрэгцээл заал гэж юм. Тэгэл тэр өдрөө юу баярлах янз янз бодоо. За яад юм бэлээ. Хоол авчиж нөгөөдгийг нэдчихэл усуучил. За хурдхан хари гараад эртхэнд гараад байх. Яг ихтэй хараад ингэсэн нөгөө чинь SPS юм. Тэгээд нэг тухайн үед бол намайг бол одоо тестлж байгаа юм л та тийм энэ тайлбарлагчийг чадах юм уу гэдэг төрөө өгч таамд явуулж. Тэгээд ороод тайлбар хийгээл суусан. Төрөө өгч маань над зөвлөгөө өгөөл ингэж тэгж юм те. За тэгээрээ ингээрэй гэл. Тэгэл дараа нь тайлбар ангаас сонсон чинь одоо сонсох үрс. Үнэн хүү түүхий цаашаа. Эхний жил бол зүгээр үнэхээр гонигтай штэ. Хүмүүс тухайн үед амар муу хэлдэг байсан. Аргач байсан лээ. Бас муулахаас харахгүйсэн. Өөр хатасан. Юу ч яриад байгаа, юу ч яагаад байна те. Янз юм болчихлоо. Утга учиргүй юм янз юм яриад байдаг гэсэн. Гэтэ миний нэг онцлог байсан л та. Угаасаа нэг юм аливаа зүйл юм хаасл ханддаг. Ер нь нэг тийм буужих дургу. Хүмүүс намайг муулахад за бид нэр ашгүй миний муутлыг хэлээд өгчлөө дөө гэж би баярлалаа түлээгээд аваад өгсөн байхгүй. Фидбек аваад. Тийм яад ингээл те. Энэ юм биш та. Ингэдэм байна. Энийг ингэчих юм. Тэрийг тэгчих юм байна гэх. Нөгөө комментүүдийг уншингуудаа би баг тэндээс хичээл аваад өгсөн байхгүй. Энэ нэг юм ингэдэх юм. Энэ нэг юм мэдэхгүй. Энэ нэг юм ингэдэх юм гэдэг. Эхний хэдэн сар чинь ингээл төөлдүүлж байгаа юм чинь. Тэн дээр би нөгөө нэг ер нь бол би бол өөрийгөө бас ингээм амар сэтгэлийн дархлаатай гэж боддог байхгүй. Тиймэрхүү зүйл нь шатрахгүй шүү дээ. Тэгэл өстэй угаасаа иймэрхүү зүйл ер нь тиймэрхүү зүйл бас өөрийгөө нь бэлдсэн байсан. Би ороо шууд алаад хүмүүс намайг амар хүлээж аваад пүү багаад алгаад чинь гэж юусэн бодоагүй. Намайг угаасаа мяална, муулна. Янз бүрийн болно гэдгийг мэдчихсэн учраас амар тиймэрхүү сошиалс эрэхтэн дарамтууд амар бэлэн байсан. Тэгэл хүмүүс муулдгаараа муулчлаа юмсан. Энэ гачаа юм ингээд тэгээд ингэсэн тэгсэн гэл.
Тэгэл тэн дээрээс чи ингээл дандаа л муулангууд хичээл аваад байдаг. Тэгсэн нөгөө хамт орсон залуу маань болохоор ерөнхийдөө бол тэрийгээ давчдаг. Тэгэл за болидо гэл маань ер нь болио үлээ. Төчгөн маань ингээл миний бодлоор бол яг өөрөө яг тэр хэлээгүүл комментүүд уншаад яг бас нэг талаас жоохон шантарсан байж магадгүй гэж би бодсон. За хоёрдугаар анх хэлж байгаа учраас нэг цалин үс бол мэдээж ярих юм байхгүй маш бага тий. Миний хувьд бол тэрийг бол би надад нэг мөнгө өгөхгүйсэн ч угсаа хийхээр байсан. Дуртай юм хийж байгаа учраас мөнгө өгөхгүйсэн ч өнөөдөр ч гэсэн аваад дахиад мөнгө өгөхгүй хийгсэн ч би за яал их байхгүй. Дуртай юм хийж байгаа учраас үнэхүү ямар шантарх зүйл үздэгсэн. Энийг мэдсэн чи одоо бараг 4-5 жил болцсон шүү дээ. Амар хурдан. Яста гэрэлцсэн байна. Одоо л нэг жоохон хүмүүс нэг хүлээн зөвшөөрөхгүй л те нэг мас нэг арай нэг ийгээс болохгүй л байж. Тэрнээс бол нэг за яг бүр нэг юм алаал те. Айхтар байгаа даа юм бол байхгүй. Гэхдээ энэ тийм тарахад бол яг залуучууд бас гоё хүлээж авдаг. Гоё шүү гшин. Энэ болж илээ. Тэрийг ингэрээ тэгэрэй гэж гоё нөхөрцөг зөвлөгөөнүүд хүлээж аваад тэр нь би бас амар гоё талархтай. Учиргүй нэг улаацаа чистэ тийм шүү. Амжидгүй шүү гэдэг юмтай нэг таараагүй. Тэгээ яг сошиал дээр тийм их бас яг хүн чинь аяг нүрээ тулахаар бас тэгдэггүй шүү дээ. Тэг яг комментэн дээр хэлдэг юм амьдрал дээр л хийж хэлдэггүй шүү дээ. Тэгж таах гэдэг шүү. Тэгээд хоёлаа энэ жоохон Volkanovski зомби Алжо яан энтрийн талаар жоохон ярив. Юу гэж бодож байна? Хин ялна гэж бодож байна. Эхлээ за main event дэс эхлэе. Main event дээр би бодлохоор ингэж боддог байхгүй юу? Одоо энэ Korean Zombie амар оол юм хийх байхаа. Юм алдах юм байхгүй юу? Эхний 1-2 раунд ялангуяа. Тийм. Нэгт үзэх байх. Нэгт үзэх байх. Сая Brian Ortega Volkanovski бол болт өчлөлтөнд бол ер нь бол баргийн юмд tap out хийхэргүй шинжтэй байгаа байхгүй. Тэгээ ер нь бол гүй харин тэгэл тим амир глютен нэг 2 татчих чинь гараал иржсэн. Тэгэхээр би бол тэгж өчиг боолтонд бол тэгж амархан орохгүй байх гэж бодож байна. Гэхдээ Volkanovski-тэй харьцуулах юм бол Korean Zombie бие томтой тий гоё өндөр биетэй. Бас н одоо энэ цэрэг армаар энэ солонгосын цэрэгийн армийн бэлтгэлжилт гэж бас амар зүйл байт юм шиг. Энэ цэрэгт яваад ирсэн тий их гоё бэлтгэлсэн. 3 жилийн чинь карьерийн 3 жилийн цэрэгт яваад алдсан юм шүү дээ. Эд үедээ Алдотой 5-2 хулцж ирсэн 4 жилөө тий ингэж үдчихсэн. Хүн бол одоо яг карьерийн төгсгөл гэх нь хаашаа тийм 80% юу энэ үедээ бол одоо байгаа бүхнээ л тавих байх. Одоо өөр алдах боломжгүй. Ортеготой бол аврагын шанс бол олдохгүй шүү дээ баг тий. Хэцүү шүү. Энэ одоо ингэ топ төвшөнд үзэх. Нэг үзчихсэн юм чинь тий. Тэгээ энэ чинь юм бохгүй. Энэ чинь баг азар гарсан шүү дээ сая хин болоод. Тий. Holloway ч одоо хойш болчихж байгаа байхгүй юу? Би байж яа гэж байгаа байхгүй юу? Ер нь бол Holloway ч одоо жоохон юу мөнгөний тулаан болоо хүсээ те. Жоохон өөр төрлийн юм хийя. Conor Monor ирсэн чиг байгаад байгаа шүү дээ. Max Holloway ч. Тэгэнгүүт Volkanovski бол тийм амар чанга өсөлтөгч бол биш байхгүй юу? Одоо бусад одоо Max Holloway, Yair Rodriguez те. Brian Ortega гэдэг юм амар олон талт тулаанчтай шүү дээ. Бид нартай харьцуулахад Volkanovski бол зүгээр нэг юм одоо хитрхи дээр жингээс доошо бууж ирсэн их гоё бяртай тий рагби тоглодог байсан ч баг 100 элтэй залуу хасаа 66-аар ороод ирсэн бяртай. Тэгээд чинь дээрээс нэг хямдаатай тэгээд 168 см өндөртэй юм байж алтны урт нь өөрөө юу юм блэ 180 хэд гарчтай тий байгалийн өгөгдөл нь өөрөө хөслөг нь гоё. Тэгээд энэ дээр л одоо нөгөө нэг босоо тулаан дээр л чан самжуу аргалчвал тэгэл болчих واخ чинь чан самжууны нэг гоё зүйл бокс гоётой л та. Тэр Brian Ortega-тэй байсан талаар чан самжууны талаар гэсэн үнэлж болохгүй л та. Тэн дээр ягаад тэр чан самжуу нэгдүгээр тулаан болохоос хэдхэн хоногийн өмнө Абу Дабид буусан. Тэгээд хоцорж буусан. Дээрээс нь цагийн зөрүү нь гараагүй. Энийг ясандаа чан самжуу бол одоо Азийн цагаар бол өөрөөр 4 цаг тусаад тулцсан шүү дээ. Тэр хүний чинь би физиологийн цагийн зөрүү гараагүй сэрэг байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөө маш муутлаа нэг үзүүлсэн жин хас гэж үгээ хэлсэн. Ер нь бол их тэн дээр бол чан самжууны тулаан үнэхээр гараагүй. Тэгэхээр энэ дээр би чан самжууныг бас
боломж байгаа юу гэвэл байна гэж хэлнэ. Гэхдээ би бүр 70 30 гэж хэлнэ. Чанс хэмжээнд 30% боломж байгаа. Тэр хавцаал байгаа. Тийм. Ялангуяа энэ аврагын бүсний тулаанууд дээр апсетууд гарч би бүр магадгүй гэж боддог. Тийм, апсет бол гарах үнэхээр шанс байгаа. Гэхдээ яг миний бодлоор бол яг л нэг ямар нэгэн нокаутаар л ялах бах. Decision руу орох юм бол миний бодлоор бол Volkanovski авчих бах. Уулын Чанс Жон ч бас мундаг хар бүстэй анхны твистер submission энтер хийжсэн. Гэхдээ яг тэр тал дээр бол Volkanovski өгөхгүй байх гэж бодож байна. Таавал ер нь бол Чанс Жоныг бол дэмжиж гин үү? Аваасаа гэж бодож байна. Дэмжиж штэ, аваасаа л гэж бодож штэ. Яг чин сэтгэлээсээ бүр одоо зүгээр энэ ч одоо нэг шууд нэвтрүүлэг биш, зүгээр ингээд зүгээр фэний үед ярьж байгаа юм чи тий. Тийм, фэний үед ярьж байгаа учраас би бол Чанс Жоныг ялчаасаа гэсэн амар хүсэлтэй байна. Нэгдүгээрт Аз хүн. Яа Солонгос тий. Ийм хүн ингээд авчаасаа гэд амар чин сэтгэлээсээ бүр хүсэж байгаа штэ. Тэгээ энэ хүний ч өөрийнх нь амьдрал замнал нь өөрөө маш гоё. Тэнгүүт энийг үзээд бас нэг судлаад мэддгээ үед Чанс хэмжээний бүрл их авчаасаа гэж хүсэж байгаа шүү дээ. Тэгээд Азгийгээд Ёндогүүгээд авч чадах нь байх нь даанч нас нь жоохоо явчаад байдаг. Хурд бол бас жоохоо удаан болсон байлээ. Тиймэрхүү зүйл дээр мэдээж ажиллаагүй ш ажилласан байх. Тэгээд өнөөдөр нэг зургууд хөл мөлний зузаан энэ гэж бас амар байл шүү дээ. Брайан юу Макс Холлоуэй шүү дээ. Харин 90 хэдэн 100 хэдэн килограмм баг шахав тоглодог байсан гэж байгаа шүү дээ. Рагби тоглодог байхдаа. Тийм. 97 илүү 101 хавцаа. Тэгээд тэр чин дундчийн тулдаад 2 3 тулаанд ялт байгуулсан. Хагас дундчийн тулдаад бас ялагдлаггүй тэгээ авраг болцсон. 70 кг тулдаад авраг болцсон. Тэгээд Орсон холбоо болгонд тулцсан жин болгонд тулдаад авраглаад муухай яндаа. Эхний нэг 2 3 дахь тулаанд байна уу нэг ялагдаа. Тэрнээс хойш ахиж ялагдаагүй 10 таарсан явж байгаа шүү дээ. Тийм юм ч гэдэг замраа зах замраа. Бас баг нь бас мундаг л да. Тэр Лопес тэгээд City Kickboxing Tiger Muay Thai 3 бас мундаг багаас гарч ирж байгаа. Тэгэхдээ Chanson John сүүлийн үед тэр хинтээ Triple C-тэй бэлтгэл хийгээд тэр нь надад их сонирхолтой санагдаад байгаа бас. Тийм одоо ерөөсөл барилдах ч л байгаа л та. Тэгээд өөрөөсөө ганц боломж нь баг тийм юм чинь. Тэгээд барилд нь тэгээд барилдаа л явах байх гэж бодож шээ. Одоо ер нь бол барилдаа 40 болт тайгаад одоо decision-ээр явах гэж байгаа бол маш их кардио хийгээд тэгээд унгаагаад явбал өөрт нь боломж илэрх. Чанс хэмжээтэй бас элдвэртэй шүү. Стайлтай нөхөр юу ч гараад ирж магадгүй. Тохион бүрдүүл их хийгүү. Ер нь бол угаасаа MMA math MMA-ээр тоо бодож болдгоо шүү дээ. Энэ нэг ялсан болохоор энэ нэг ялна гэж. Тийм учраас яг шинэ тулаан болгон шинээр хүн болгоны styles make matches гэж стайл яаж таархаас бас хамаарах бах. Бас тухайн өдөр тамирчин яаж бас ямар бэртэлтэй байгаа хин юутай байгааг мэдэхгүй шүү дээ. Харин тий. За Алжо Питер Ян хоёр. Мэдээж Питер Ян бол давуу байгаа. Гэхдээ Алжод бас яг адилхан нэг тийм 70-30 шанс гэж би боддог. Одоо энэ юм баггүй юу? Би бол бүр ингэж бодоод байгаа 50-50 гэж бодоод байгаа. Яагаад 50-50 болсон бэ гэхээр шүү дээ. Нэгдүгürt яагаад ялагдсан сул талаа мэдж байгаа байхгүй юу? Алжо. Дээрээс нь Питер Ян ч одоо ганцаар ирж байгаа. Баггүй. Питер Яны багийнх нь виз нь Оросд гараагүй дайн дайжтай холбоотой байна. Тэнгүүт одоо энэ хүн чинь баг гэдэг зүйл чинь ямар чухал үлээ тийм ардталт нь одоо тийм шал өөр хүн тийм нурууг нь бариад шал өөр хүн жингийн хасалцаа шал өөр сэтгэл зүйтэй ажиллана. Өөр UFC-гээс нэг тийм орчуулагч авчид тавьчихна. Эсвэл нэг Америктуудыг нэг Орос нөхөр явуулж очиж байгаа тийм. Тэр хүн тэгээд яг баг шиг байж чадахгүй хэзээ ч чадахгүй шүү. Тийм учраас би энэ хүний Питер Яны боломжийг багасгаад байна. Энэ чин өөрөө багийн спорт нэг хүн гараад тулдаг ч гэсэн үеийн хоорны завсарлагаанаар яах вэ? Алжмын стил ингээ бэлтгэжилт үнэхээр сайн байгаа. Тэг өмнө нэг удаа ер нь ялагдсан гэж ойлгож байна шүү дээ. Нэг удаа ялагдсан хүн чинь хоёр дахь янгууд одоо жинхэнэ утгаар өөрийгөө батлах гэж үзэх байх. Тэгэхээр энэ айлжаа юу гарч магадгүй шүү. Бас дээрэс нь энэ хүзүүний тэр хөдөлж чаддгүй байсан хагалгаа хийгээд бүрий идгээд гараад ирсэн байгаа шүү дээ. Тэр бүх барилдах үеэсээ бүр байнгын хөшрөл байсан. Тэр нь идэгсэн байгаа. Бас тэгээд ер нь
өмнө ялагдсан шалтгаан нь бас эхний нэг раундн дээр хамаг юм шавхсан шүү дээ бас тий алж очно Питерийн эсрэг. Зүгээр хөвтөд нь зүгээр амархан унгаач нь алан эдний гарсан чинь байхгүй. Гараад ирсэн чинь боцноос нь шал өөр нөхөр байсан. Нэг бариад авчихсан, нэг хоёр дахь бариад авах уу яах уу гэдэг өөр машин бичсэн. Одоо жишээ нь альжмын стил унах гадах шаардлага байхгүй шүү дээ. Тэгээ сайхан бертад клинчлээд явж хахад үе эдээ сайхан явж ш. Тэгээ сулруулад явчихна. Яагаад тэгэхээр Петрийн баг байхгүй. Үе ягдсан Петрийн зөвлөгөө хүмүүс нь янз янз болж байна. Өөрөө л бодох, өөрөө л сэтгэх, өөрөө л одоо бүх юма тунгаах хэрэг гарч байгаа байхгүй. Тэгэл ер нь сүүлийн тулаан болгоноос нь харахад Питер Янч бас машин шиг амтан байлаа шүү тэр. Анх тэр Хозе Алдог их хүртэл зодхоос нь тэрний өмнө чи Юрай Фейбриг бас өшүүлж байгаа. Ер нь айгууд бас нэг тийм креатив те яг нэг тийм фундаментал ерөнхий бейсик нь янзын мөртлөө эргэж мэргэж өшгөлж байгаа, яаж байгаа, өвдгөлж байгаа тийм хүний санаанд оромгүй огцом үйлдэлүүдийг бас эвгүй гаргадаг. Тий. Тасралтгүй хөгжиж байгаа гэх юм уу те? Хөгжиж байгаа. Айгуу сайн хөгжиж байгаа тамирчин. Тэгээ Жозе Алдо жишээ нь Петрийн 2-ын 7 дээрх юм эхний 3 Жозе Алдо бүр хожиж авсан шүү дээ. Ихгүй явж ирсэн. Тэгээд 4 дээр гарч Жозе Алдо ерөөсөө баларсан. Тэгээ бараг цогцоргоо гар нь өвдсөн баг. 2 дугаар тэгэхээр Петрияны багийн тактик амар гоё ажилласан. Тэгээ Алдог тэгээд 4 дээр ялдаг баг те. Илүү 4 билүү 5 дундор ялдаг. Тэгээ сүүл рүүгээ. Энэ баг гэдэг зүйл ямар чухал вэ гэдэг бол харуулж байгаа. Нөгөө нэг байран дээрээ зогсоод боксдог хүний чинь Жозе Алдо ч гэсэн хөлөр өшөглөөд дээгүүр гараа яваад эхний 2 3 өстө балсан шүү дээ. Тэгээ за ер нь Алдо ч нэг авчих юм байна да гэсэн чинь 4 дээр сулраал 5 дээр тэгэл дуусгасан шүү дээ. Энэ юутай холбоотой гэвэл багийн төлөвлөгөө, багийн бүх ажлаа. Тэгэхээр одоо нөгөө нэг энд ингээд жихэндэн шивэндэг хүмүүс нь байхгүй болчихоо Петрияны боломж багасна л та. Тэгэхээр альжин Стерлинг энэ дээр бол алгаад ашаал хүлээж явах хэрэгтэй. Үе ахаад идэх тусмал яахгүй явах тусмал альжин Стерлинг боломж үүсэх байх. Стерлинг бас Матсерагийн хар бүстэй бас мундаг хай скулээс чөлөөтгөр барилдсан. Ер нь бол Стерлинг тэр сүүлийн тэр яаж аваргын бүс авснаас нь хойш нэр хүнд нь унчаад байгаа болохоос биш. Яг скилийн хувьд бол бас аваргын хэмжээний залуу шүү дээ. Тийм, одоо л өөрийгөө батлан харуулах үе ирчээд байна л та. Тэгээд чадах нь яах нь вэ? За дараагийнх нь миний бодлоор People's Main Event. Яг хүмүүсийн main event те. Чимаев, Гилберт Burns хоёр. Тэгээ энэ амар ойлгомжтой дөө тэгээд. Тэ. Чимаев бол угаасаа энэ Гилберт Burns ч юу ихгүй юм. 70 кг тулдаг гэсэн юм байна. Тий. Мөр. Дан Хукерт нокаут хийлгүүлж ирсэн шүү 70 кг. Тий. Тэгээ далд ингээд тулдаг байж байгаа. Тэгээ далд ерөөсө болохгүй байна гэдэг 77-оор орж ирээд нэг гоё бертаа орж ирээд их гоё одгийг сайн тулаа үзүүлчлээ бол та. 77 гүн шүү дээ. Хамза Чимаев чинь Шведийн одоо 84 77 гэж. National teamд үздэг. Тэгээд чөлөөт бүх 93 кг барилдаг байсан байлаа. Тэгээд жирийн үед баг 97 8 баг 100 төгт тийм л. Алекс Густавсонтай л өргөж шидэд идэг гэж байгаа шүү тийм ээ. Тийм Густавсон өдрийг бодоо болгодог. Аим шиг л. Чимаев чинь бүр 2016 оны нэг эвент дээр яригдчихсэн байлээ бүр. Английн хэн билээд нэр нь марчиж байна. Английн нэг тулаанч ярьжсэн. Тэгээ би нэр нь марчиж өнөө өглөө. Ими Манова байна уу? За хэн билээ цагаан их бас нэг танигд. Тэгсэн нөхөр тэгж ярьж байгаа. Энэ Шведийн нэг амар амтан байна. Шведтэй бол амар алдартай юм байна. Энд одоо UFC одоо хүртэл гэрээ өгөхгүй бодох би гайхаад тах юм. Тэгээ ийм залуу энэ алах байхаа ирээдүйд алах байх. Би нэр мэдэхгүй. Шведийн тэр All-Star Fighting Gym-д бол амар алдартай юм байна. Үнэхээр алт юм байна гэдэг. Бүр өөрөө биширсэн гайхацсан явжсэн. Тэр нөхөр нь Хамза Чимаев байсан баг. 2016 онд яригдчихсэн л. Тэгээ энэ нөхөр нь өөрөө нөгөө барилдаад нэг тоохгүй дээ. Бэлтгэлээ игээл тэгээд зөнгөр гар яваадсан баг. Ерөнхийдөө. Тэгээ нэг яг нэг үзчих гэхгүй те нэг Шведээрээ болоод нэг Европоор тултай бас. UFC-д орж яалаа гэдэг. Ямар өөрт нөөц боломж. Өөрөөх нь тэр яг би нэг зөнгөр хинэггүй гаргаж байгаа юм хэрэг энэ байдлын сая тэр ковид туссан үеэс би амар анзаарсан баг. Ерөөсөө тулчийн алчи бүгдийн өстө бүрээд үнэрлээ ичээсэн бүгдийг алчиг.
дайрагдсан. Тэгээд өнгөрсөн 20 оны 10 сард ковид авчаад тоохгүй толдно гэж явж байгаа нөөтөө өндрүүлээд тэгээд багийнх нь чи амарчи бэлтгэл сургалтад яах юм бэ? Ковид идгээ гэдэг татна. Хөстөө одоо манайхаар л хөстөө гарч оржгүй гээл тэгээд бэлтгэл сургалт хийгээл ерөөс амрахгүй дайрсаа ковид өндрүүлээд 21 оны 4 сар задаг тайллаа гэсэн шүү дээ. Тийм. Twitter. Тийм. Тэгээд ингээд задаг тайлж байгаа маань нөө чи одоо баларч байгаа маань яас гэсэн чинь шивэдэд эмчнэр чи одоо тулдж болохгүй. Ингээд чи бавшгны хатгалгаач надад үглээч хийгээд гэсэн. Тэгсэн дээр Дана White-уудаад UFC-г Miracle Center хүрээдрээ. Наач ерөөс асуудал байхгүй бидний амжилт чигээл. Тэгэл UFC-гийн эмнэлгийн баг гэж бас амар хөө байд юм байна. Тэгээ шивэдэд Европод дийлээгүй тэр ковидын зүгээр 2 сарын дотор босгоол энэ чинь тулдвал одоо яаж байгаа вэ? Хаална хадна бүгдийг чинь лаалаа. Үнэхээр л алч. Тэгээд Legion Lamane ч одоо юу тулаанд 2 зохиулсан гэж байгаа шүү дээ. Хэдэн зуун зохиод. Тэгээд тэр зохиулсан хойноосоо боолгуулж явахдаа ингэж нэг зохиулсан гэж байгаа байхгүй. Чи одоо юу гэсэн. Гэхдээ тэр чинь нэг гэдэг данс юм чи тооцохгүй яах вэ? Харин тийм. Хойно боолгож байгаа хүмүүс аргаа ороод нэр хойш ингэ савж байгаа байхгүй. Тэр зохиолд тэгэхээр чи бараг л нэг зохиулаагүй гэхэд буруудахгүй байгаа байхгүй. UFC-д ч дээ дөрөв тулаанд. Ийм амар л мангас одоо нүүрлээ тий одоо тэгээд. Сая Gilbert Burns-ийн бэлтгэлийн юуг нь харахад бас амар явж шүү. Кардио амар кондишны бэлтгэл кардио амар. Jiu-jitsu-гийн дэлхийн авраг хүн шүү дээ бас. Тэгэхээр бас яг барилдаан руу ороход бас яг гоё тест яг таарсан тест нь л болчиход байгаа байхгүй тий яг цаашаа аврагын бүс рүү ч юм уу Colby Covington-тай ч юм уу үзэж тийм үү нөгөө нэг хайп нь үнэн үгүй юу гэдгийг л яг Gilbert Burns-лийг батлах гэдэг байгаа л та. Харин тэнгуут эн чи одоо Gilbert Burns даанч жижиг юм баггүй. Үнэхээр жижиг. Тэгээд яг үнэхээр скил нь байгаад бэр тутна л та. Тэгээд Gilbert Burns би бол үнэхээр одоо итгэж чадахгүй байгаад тэгэхээр хэцүү шүү. Gilbert Burns яг нэг энэ тулаан дээр би чамд үзүүлээд өгнө алнаа гэж өглөө буудал таараад хоорондоо ярьж илээ. Тэр яг чадахгүй юу те. Юу нөрөөс хэцүү шүү дээ. Gilbert Burns тэгээд өндөр Gilbert Burns-ийн нэг юм юу гэдэг вэ? Өөрөөсөө том хүмүүс эсрэг армуу тулдаг. Тэгэл яг өөрөөсөө өндөр их юм бол арай нэг гайгүй энэ яалтын л хэн штэ. Stephen Thompson-ыг л яллаа. Тэгээд бусд нь бол тэгээд өөрөөсөө өндөр том битүүсүүд ер нь л ялгаж. Stephen Thompson тий. Үнэхээр мө. Тэгээд хинд яалаа тий. Одоо камера уусна бүр юм болоогүй тий. Тэгээд аврагын бисний төлөө бол арай болоогүй юм байна гэдэг мэдгдсэн. Гэхдээ Усманыг бас нэг унгаагаад авсан. Тий, нэг сайхан зохиод авсан. Тий. Тэгтээ амар алдаа гаргасан байхгүй өөрөө. Зохиод Усман унцсан хойно бараг 1 минут шахуу сэргээсэн шүү дээ. Үргэлжлүүлэхгүйгээр орохгүйгээр. Тэр чинь тэгээд өөрөө юу л та. Уусманыг тэр зогсож байгаа нь яг уу би бас дараа нь бодсон л та. Уусман энэ хоёр чинь хуучин багийн нэг багийн андууд байсан. Тэгээд би энийгээ сайн мэддэг учраас нэг тиймэрхүү зохилтууд очих хэмжээнд хүрсэн байх. Уусманыг тэтгэдэр өмнө гар зөрүүлээд үдцсэн хүн байсан учраас. Зүгээр гиснээс Усман өөрийнх нь кампн дээр нь тусалж байгаа юм байл шүү дээ энэ удаад. Тийм, кампн дээр нь тусалж байгаа. Барилдаан дээр нь туслаад одоо яг нь Усманы туслалцаа бас юу л та нэг талаас амар өөрийнх нь хувьд бас зөв зүйл болчихж байгаа юм л та. Өөрөө нөхрийг бэлдээд явуулцдаг нэг тактик явуулна шүү дээ. Тэгээ тэрийг яг өөрийнх нь зурсан блупринтээр Gilbert Burns үзээд барахгүй бол тэрийг хараад би нэг ингэх ёстой мэй гэж бодсон шүү дээ. Ерөөсөө одоо Gilbert Burns-ыг нохчвол бараг л аврагын бис шүү дээ. Наад Хамза Чимаев ч тэгж яригдаад. Энэ хооронд 7 сард Хамза Чимаев камера уусна чинь Лео Дорцыг нэг нухах ажилтаа болчих шүү. За тэгэл бараг энэ ондоо багтаал араас нэг тулаа хийх юм уу яах юм хийвлээгээд хийхгүй бол тэгээд Хамза Чимаев хагалгаа хийлгчихэд байгаа шүү дээ. Миний бодлоор энэ Хамза Чимаев чинь Усманы тулаанч нэрийг авчих ёстой хүн байгаад байгаа. Nigerian Nightmare. Nigerian гарсан зүгд. Израиль Адесanya Усман хоёр чинь зүгээр бараг л Gilbert Burns нохчаасаа л гээд найцгаагаад байгаа юм шиг. Тэгээд чадах нь уу хэцүү шүү дээ. Gilbert Burns бол уулан зайлстай байдгийг тавьж байгаа. Бэлтгэл сургуулийн харсан өгөх гэж л амар хийж илээ.
Ингэж бэлтгэл хийгээд хизээч ер нь өөрийнх нь карьерийн турш хизээч хийж байгаагүй актораараа хийгээд ач холбогдол өгж байгаа. А тэрийг харсан хүн чинь тэгээ зүгээр сууж ийн гэж байхгүй ч тугаасаа. Хамзаат бас бэлтгэл өдөрт бараг 3 хийдэг юм шиг байна. Тэгээ 3 4 хийдэг юм шиг амар. Ер нь бол мэрэгжлийн тамирчид ерөөсөө 60 минутаар өдөрт 3 ордог. Одоо энэ Америкт бол дандаа тэгдэм лээ. Одоо 11 цагт орчоод тэгээд өдөр 2 цагт ороод дахиад орой 4 цагт ч гэдэг юм уу. Эсвэл ингээл тэрнийх гоё систем нэх гоё. Өглөө барилдаа яасан бол өөрөөсөө нэг 40 минут барилдаа хийгээл сунгаал тэгэл дуусчихдаг тийм. За дараа нэг системт тэгээд дараа нь тэгэхээр лаапанд ороод гоё бэлтгэлүүдээ хийгээл болчихдаг. Дараа нь тактиканыг үзэл тэгээд ингээл их зовлонгүй төвгүй их гоё бэлтгэлүүд хийдэм лээ. Ер нь бол тэр нь өөрсдөө одоо энэ Америк, Европ баруун тамирчид гоё яаж гоё амжилт гаргаад байгаа шалтгаан л баг л та. Системтэй яг гоё зориулж амралт бэлтгэл бүх цагуудаа гоё төлөвлөж чаддаг. Бэлтгэл гэснээс таны бэлтгэл ер нь яаж ин фитнес эд хоол өдөрт ер нь юу идэж яаж хэрэг 7 хоногт хэд бэлтгэл хийж байна? Ер нэг 7 хоногт ер нэг 5-аас буудаг юм аа. 5 юм уу? За ер нь тэгэл яаж ойлгох вэ? Төмөр өргөх. Доор ажил 5. Тийм тэгэл 2-оос одоо 6 удаа явуулахад 3 удаа MMA бэлтгэл тэгэл 3 удаа төмөр хийдэг. Тэгвэл төмрийн бэлтгэлийг бол одоо нэг ийм том булчин дээрээс анхаарах болсон. Жижиг булчингуудын хөгжилд илүү анхаарал явж байгаа. Одоо нэг жишээ нь анх одоо нэг жишээ нь одоо мөрний нуртлын нарийн булчингууд те. За тэгэл одоо нурууны энэ загсан булчингуудыг бол те. Одоо нэг арай нэг юм ямар шалтгаанаар тэгж байна? Ер нь яг бэлтгэл сургалт одоо том булчинтай холимогтлооны бэлтгэл хийгээд явлаа гэхэд бол ерөнхийдөө юу байхгүй. Ажиллах чадвар амар муу. Ингээл ямар ч ашиг байхгүй зөв үзүүлэн талаас би бодитгийн тамирчин болохгүй. Гэхдээ бас холимогтлооны тамирчин болохгүй ч гэсэн энийг өөрөө насаараа хийгээд явах учраас том булчингаас илүү энэ атлет чанар надад илүү чухал юм байна. Харагдах байдал талаас ааш тэр тэгээ дээрээс нь бие физиологийн хөгжил талаас ааш тэр одоо холбоод явж байгаа бэлтгэлүүдээс хамаарч тэр аль талаас байгаа. Ерөөсөө том булчин ерөөс ямар ч хэрэггүй маань. Гойгоо хэлгсэн булчингууд одоо жижиг одоо нарийн булчингууд хөгжүүлээ. Энэ л ерөөсөө амьдралд ч хүртэл шал өөр юм шиг. Тэгээ том булчинтай ингээл айхтар ингээл бак байгаад би одоо яг юунд хэрэгтэй юм те хааж яах юм. Тэрний орн ингээл гоё эрүүл мэндийн талаас юм л яг гоё. Миний бас нэг жоохон мөрөдөөд байна. Манай хүү 7 настай. Тэгээ хүүгээ нэг 18-с 20 настай гэхэд би нэг бас нэг 40 тэл байж юм шүү. 40 нэлээд гарсан 50 руу төгсөж байгаа тийм. Энэ хавцаа явж хат би бас нэг одоо энэ Дуэйн Джонсон, Марк Уолберг энэ шиг хөгшөрмөр байгаа байхгүй. Хүүтэйгээ хамт хэвлэлийнхээ булчин яраалгачаал тийм. Ингээд те бит сайдаар алхаж явах тийм. Найчин л явж маар юм хүслээд байхгүй. Тийм учраас би ер нь ингээд фитнес яг ийм зорилготой бэлдээд ер нь арьс ус бие физиологийг анхаардаг. Тэгэл эрүүл хооллох гол те хүүхдүүдэд ч гэсэн ингээл аль болох эрүүл те юм болгоё тийм ингээ гэл яд. Энэ миний бол одоо миний амьдралын яг одоогийн хамгийн гоё зорилго хамгийн том зорилгоудын нэг яг гоё эрүүл хүүхдүүдийн бүх сайн сайхныг хараад хамт бэлтгэл хийгээд хамт хэвлэлийнхаа булчинг ярцаалгаад хамт ингээд хоёртлоо ингээд зогсчихвол бас те энэ чинь миний хувьд одоо амар том ялт болох гэдэг. Одоо ямар хүмүүс надад асууад таас амар бэлтгэл хийх юм өдөр шөнөгөл ингээл 7 5 6 бэлтгэл хийх юм. Заримдаа баг завтаа гоё амралттай өдөр таах юм бол өдөрт 2 бэлтгэл хийчихдэг. Сая нэг сард бол нэг сарын эхний хагасыг баг л дандаа тэгж явлаа. Өдөрт 2 бэлтгэл хийчихдэг. Өглөө бол төмөр өргөөл эсвэл бассейн цэлцдэг. Тэгээд өдөөс хойш ч юм өөрөө холимогын бэлтгэлийг хийчихэд гэртээр унтаад. Тэгээд хоолунд очил ажлыг хааж бол тэгээд тэгж нэг хэсэг явсан. Тэгээд ихгүй ингээд миний бие физиологийг хүлээж авдаг. Гэтэ одоо нэг мэрэгжлийн тамирчин болъё, тулаан зодон цохоо хийгээд ингээд явахд бол нас бол бас 33 4 нас гэдэг бол тоглоом ш. Тэгээд би чи мэрэгжлийн те нэг чи профешнл тулаан хийж зүгээр хаа орно гэж бодоо. Насанд бол явах та те. Тэгж бодоод энийг ямар ч байсан хизээч хаяхгүй. Нэгдүгээр энэ нөгөө нэг Joe Rogan шиг тийм. Joe Rogan ч MMA аль биесаар л хийж үзээгүй шүү дээ. Тэгтээ хар бүстэй одоо хүртэл 50 хэд настай мөртлөө ярцаасан фитнес 6 булчинтай тий.
Тэгээд айхтар өшөлтөг гэж байгаа шүү дээ. Амар өшөлтөг каратег харуулсан. Уусаа тайквондогийн 6 удаагийн улсын авраг гэж байгаа байхгүй Америкийн. Тий. Тэгээд тийм үү. Тэгсэн мөртлөөс өөр нэг комедиан тий, stand up comedian тий, аимшигтай. Үнэхээр нэг юм бүрдсэн хүн тий. Комментатор. Гэх мэт тийм бас commentator хийгээд явж байна. Тэгээд одоо тиймэрхүү хүмүүсээс ч бас юу яваа штэ. Inspiration аваад тий. Би ч гэсэн яагаад нэгж болохгүй гэж ийм хий. Тэгээ ингээ хоол ундаа ч гэсэн анхаарай. Фитнес одоо бэлдээ тий. Нэг заавал ч нэг 90 кг болох таргалсан өнөө хөвлөг хаях гэсэн зүдэржсэн доорол тий. Нэг 77 дээрээсээ гой байраад ингээ хөвлөг ингээ явчих. Өөр ингэсэн доторхоо жинтэй болчих гэдэг. Эрүүл амьдралын хим маягийг гой суулгачвал намайг хараа сууж байгаа миний хүүхдүүдэд нэгдүгürt нөлөөтэй тий. Тэнгүүт нэгэн тийм байдлаар хүмүүжлэр ингээ лайфстайлтай болсон юм чаа. Тэр хүүхдийн цаашдаа амьдралч гэх юм уу тий. Би юм жоохон алсыг л хараад байдаг шүү дээ. Иймэрхүү зүйл дээр ингээд одоо тэгэл хамгийн гоё зүйл нь тэгэл нэг 50 настай байж захтай нэг 37 8 шиг харагдчихвал бас гоё байсан гэдэг шүү дээ. Тэ. Үгүй та 50 юм уу гэл. Өө тийш дээ. Тэгэл гайхчихдаг. Тэгтээ тэр нэг фейк шүү дээ. Яг л гоё спортоор ингээд яасан. Шазаасан. Тэгээд нэг стероид тарилга биш дээ. Яг л юм атлетик чанараараа эрүүл цэрэг яг тийм байдлаар хадгалахыг амар хүсдэг байхгүй. Тэгэхээр энэ спорт бол угаасаа олимпиадын спорт яг миний бол баг энэ зорилготой хүрэхэд хамгийн одоо том степен яг тусламж. Тэгээ ер нь бас яг холбоо тулаан энэ төр хэрэгжүүлэхээр бас жоохон бэртэл гэмтэл гайгүй юу. Би бол одоо жишээ нь жүжигчдүүд дээр Американад болоод энэ мөрөө мотлуулж исэн. Холимог тулаан хийж байгаа тэр эрхийн ороо хөлнийхээ эрхийн ороог бас хугалж исэн. Гэх мэт энэ өвдөг бас жүжигчдийн интерес болоод бас нэлээд хэцүү. Тиймэрхүү асуудлууд бас айгүйх байдаг штэ. Тийм байлгүй яг маш олон бэртлүүд байна. Одоо саяхны бэртлэх юм бол одоо миний энэ гарны одоо энэ үе баруун гарны энэ үе ингээд одоо цаашаа цөмрөө орсон байж байна одоо энэ байхгүй болсон. Энэ том бож юм байх. Энэ ингээд цөмрөө орсон. Нэг иймэрхүү бэртлүүд бол байнга шүү дээ. Тэгэхээр одоо энэ болгонд чантраад байгаа юм байхгүй. Тэгээ энэ миний ч одоо иймэрхүү зэргийн юм дээр шантраа бүр болчихдээ шүү дээ. Жижиг шажиг шүрмэсний бэртлүүд, гар хөл тулах, мултрах, жижиг шажиг хөрөлт няцралтай, хамар амнаас цус гарах, шүд дам наас ингээд нэг ядралт мадрал бөөлмөл, уруул ам сэтрэх мэтрэх. Эний ч яагаад тэгэл одоо нэг байх л өстэй юм шиг л одоо тоохоо болцсон шүү дээ. Нэг ганц нэг манарт дүүрцөө тархитлогоо гарах. Тэр ч одоо тоохоо болчихсон шүү дээ. За бэ дил зүг штэ гэж бодоод мөр зүр ингээл нэг эвгүй болох тохоо мохооны шүрмэс ингээл те барилдаа хийж залуучууд мэдхгүй дээр нэг газуулийн өвчөндө гэж гинт гартаа хөштэй татчихдаг аран баг. Тэгэл татсан ингээд гар мар эвгүй болсон, мөр зүр эвгүй болсон тохиол зүгэн зөндөл байж. За тэгээ байх. Одоо энэ нөгөө нэг иймэрхүү зүйлийг тоохоо болох нь өөрөө яг зөв зүйл гэж байгаа юм шиг л те. Гэхдээ ер нь бол нэг осондоо зүгээр хатуужж байгаа юм шинжил юм болоо те. Тэгээд энэ нөгөө бас л нөгөө сэдвүүргээд гэх байхгүй юм те. Хатуужил төлөвшил эднийг ингээд өгөөд амьдрал бид нарт дахиад энэс олон янз бүрийн хүлээж байгаа шүү дээ. Бид нэр өөрсдөө мэдгүй өдөөс нь алхаж байгаа. Тиймэрхүү зүйлсүүдтэй бид нүүр тулахад энэ бүх одоо даван тулсан хатуужил бэлтгэлжилтүүд зүгээр хажуугаар нь те. Нэх гудахгүй те. Өвдөг сөхөрхгүй даваад өвдөг сөхөрсөн ч гэсэн буцаад босоод алхахад бол хүчтэй гэж хэрэгтэй юм. Одоо тийм төлөвшлүүд юм суухад энэ их аюух нөлөөлөх. Гэхдээ бас яг зөв rehab энэ хийхгүй бол бас бэртэл гэмтлүүд чинь нөгөө нэг тэр нөгөө live to fight another day гэдэг шиг нөгөө нэг одоо чинь тэр Хамзат Жимаев ковид тусчаад амархан оронд хойшлуулдаг шиг бас асуудлууд байх. Одоо чинь энэ мөрөө мулталчаад инлэг мэмлэг ерөөсөө нэг ч ороог байхгүй. Тэгээ өөрөө буцаа оруулсан. Тэгээд одоо хүртэл яг 100% биш нэг 90-95%. Тэрнээс болоод энэ мөр нь гэмтчихэж байгаа байхгүй нөгөө нэг балансгүй болоод. Тэгээ одоо энэ мөр одоо хүртэл яг энэ талаасаа ингэж өрөвдөг юм дээр бүр 1 кг ч даадаг. Тэгээ тэрийг нь тойруулаад яг тааруулаад бэлтгэл хийдэг. Гэх мэт бас яг бэлтгэлийг бас rehab map тэг яг гэмтлээ ихэд зөв эмчлэх юм хам дээр бас зөв ажиллах бол яг урт хугацаанд одоо би бас яг адилхан насаараа 50-60 хүрсэн ч гэсэн бэлтгэл хийгээл ямаар байгаа байхгүй тий. Тийм учраас бас тэр тал дээр бас ялангуяа нүг тэр нөгөө тестостерон өнтертэй тэр тулааны урлагийн нөхдөд чинь бол
мунаглал бас дайрах бас магадлал өндөртэй учраас бас тэр тал дээр бас ер нь анхаарах хэрэгтэй. Гэхдээ ер нь таны ер нь бол яг үнэ. хоолонд бол амар чухал. Тий юу эдхийг хижээж юуг хорж юуг яаж юм ямар хөө би ер нь бол яг айхтар тийм хоолны дэглэм бол байхгүй. Гэхдээ ер нь бол яг баг амьдралаасаа гурлыг бол баг аваа хийцэн дөө. Тийм үү. Тий яг цагаан гурлыг гэж ойлгож байна. Одоо манай гэрт бол ерөнхийдөө хар талах малах те хар гурил мовёсны нэг тиймэрхүү юм байвал байна. Тэрнээс бол өөр нэг гурил байхгүй тийм бүр яг авч хайх нь сайшаа тийм нэг бууз ч гэдэг юм уу тийм багсгцсан хуушуур тийм нэг тиймэрхүү хоолны төрлүүд дээр ялцчихгүй тулаад ирэхэд бол ганц нэг гарч ирнэ. Тэрнээс л өөрөө ер нь бол хизээч зорж очиж идэхгүй. Зорж очиж өөрөө зорж цөв хийж идэхгүй. Өөрөө зорж цагаан талах зүсээ дээр нь масл бүрхээд идэхгүй. Өөрөө цөв хэсгэрээ дэн дээр майны засгаад идэхгүй. Тэгээ гонцон тоол мол авахаар идэхэр болох юм бол цөв бол эцэг болохгүй. Тэ аль болох үхрийн мах дахиа тэ. Тэгээ одоо шинэ тухайн үедээ нүүрс цусаа хэрэг авах гэж нэгдгээс хамаарат шинэ хоол идэгчэд лэхэд будаагаа хэрэг хийх үү, хэр багасгах уу гэдгээ төлөвлөөд явцдаг. Тэгэл ерөнхийдөө basic нь бол яг хоо тэгэл дахианы махнууд тэгэл нэг өндөг тэгэл үхрийн мах тэгэл үхрийн шүл тэ шөлөөр их төлж штэ бид нар чинь шүлнүүд тэгэл янз бүрийн аль болох нэг өөрийнхөө боломж болцоо хэрэгцээндээ тааруулаад аль болох тижээлэг гэхдээ натурал хоолыг л авах хэрэгтэй. Тэрнээс л тэгээ дээрэс нь мэдээж витамин жуулчтай тийм одоо мультивитаминууд тэгээд спорт витаминуудыг аль болох жоохон төлхөө хэрэглэхийг хэрнээсээ ялангуяа нэг жоох эрчимтэй бэлтгэл одоо 100 болж ин жоохон жимийн доош унж байгаа энэ үе дээр бол жоохон яаш тэр талынхаа юмнуудыг нэг хоол хүнсээр авч чадахгүй хоолоо жоохон багасгцсан байгаа үедээ яадаг. Одоо бол бас нэг цайд нэлээд хассан байж байгаа буцаад жоохон нэмчлээ. Сайн хавар жоохон хасаад цагаан сарын дараа жоохон хассан чинь хавар төтөд дэрэг нэг хүний нэг бие физиологи ингээ жоохон унтсан үед хасаад ахаар бас нэг жоохон ханиад майд хүрэх гээд эвгүй бодох нь буцаад нэмчлээ. Одоо тэгээд өчигдрөөс буцаад кардио март хийгээд жоохон хасах гээд ирж байна. Миний бие физиологи бол яг нь жирийн одоо байх дуртай жинчин хэд вэ? 75 гэлээ. 75 дээр л их гоё атлет. Тэгэл тэргээрээ хэлбэлцэх. Тийм тэргээр хэлбэлцсэн. Нэг 71 мэг 2 болчонгууд ер нь нэлээд шарп болчтой. Тэгээ нэг 75 дээр очиход бол нэг атлет байдалтай. 80 маяг гэхэд бол тэгээд шууд бондор болчих юм шиг. Шууд бондор болчих юм шиг. Тэгэл гэхдээ миний хувьд л нэг 71-ээс нэг 80 хооронд бол ерөөсөө юу гэдэг зовлонгүй тал дотроо бол тийм дээшээ бол зовлонгүй доошоос зовлонгүй. Тэр яг хаврын үйлрэлт нэг 76-аас сая нэг 72 71 хүртэл огцсноосаа дуул нь өөртөө амар таалагдаад гоё явжсэн чинь жоохон хоолоо маргаал жоохон нойр мөр байл нүд мүд жоохон ёнкоогоол мөн тэндээ жоохон барьчих гэж бодохгүй жингийн мартаа зүгээр пропорцоо ингэ барьчаа тэгээ жиннийг хассан гэж өөртөө нэтгүүлээд өөрийгөө юм яалаад яг гэж бодоод жоохон пропорцоо энэ өөртөө таалагдаад пропорцоо жоохон хатгалаа авчих гэсэн чинь яалтчгүй бас нөгөө нэг улирлан тэгээ таарсан тэгээ огцон мөчийн хайцсан эрдэсээ гөвцсөн тэгээд эрэнгүүтэл чинь болохгүй юм шиг тэгэл буцаад нэг жоохон нүүрс ус эхлэг өндөртэй хоолоод хэрэглэхээс шаардлагатай болчихж байгаа. Тэгэл хэрэглээд гэх юм буцаад 76-аар чинь нэг юм уу 2 өдрийн дотор л зүгээр л ингээд шавар дээр юм нэлж байгаа ингээд орж гээс. Одоо спорт хичээлдэг залууч мэдэндээ тэгэл өглөө босоод ажилдаа явах юм те нэг сайхан бицэж аваад те гизээ цэвэрлж аваад аяг ус уучаал хоол ундах юм усанд орчоод зогсож явахд бол амар гоё байдаг шүү. Тэгэл орой ирээл хамаагүй өдөр нь хамаагүй л аваад өдөөс хойш идэл орой хоол идэл өглөөний үеч байхгүй болсон гэдэг шүү. Шал танигдахгүй хэвлэм хийж бондоос юм. Тийм болчихсон. Нөө нэг бас л нөгөө нэг энэ бие физиологи арчилж явах нэг чинь бас амар том бас нэг дисциплин шаарддаг. Юу идэх үү, юу уух уу, хаана хизээ шоудах уу, нарих уу, хизээ би пицца идэх үү, хизээ би одоо вайн уух уу, хизээ би пив уух уу тий. Хизээ найзтайгаа одоо тий ханг аут хийх юм, хизээ намрах юм тэгэл
эдрийг ингээ бүгдийг амар зохицуулж явахгүй бол юу болчиход идэх шин. Баланс руу яваад хаад нөө нэг одоо хийж байгаа ажил чинь ямар ч үр дүнгүй болоод. Тэгээ нэг хоёрын хоороны асмаа юм. Тэр нь бол дасгал сургуультаар диетийг бол хоолны дэглэмийг бол давна гэж бол хизээч байхгүй те. Ер нь бол байхгүй юу хэцүү. Бас дээрэс нь одоо wine ч юм уу, пив ч юм уу очихор нэг дараагийн өдрийнх нь ч юм уу тэр өрөөний ч юм уу шийдвэрүүдийн чанар бас модчтэй бас нэг асуудал нь. Харин тийм. Одоо нэг залах уурахч байт юм уу те янз бүрийн гарч ирж штэ. Тэ амарчмаар санагдаал, маргааш бэлтгэлийг болчмаар санагдаал. Тэгээ угаасаа одоо залуучууд бүгд мэддэг болсон дөө тэгээд бэлтгэл сургуулийн бараг 60-70% дайет болсон тий. Тэгээд хичнээн алаад амар кайфтай хийгээл учир зүггүй нухаад хоолны дэглэм барихгүй тэгээ юу идэж уухаа шийдэж чадахгүй л тэгэл тэгээ бэлтгэл чинь зааландаа үлдээд бид чинь алдахгүй л орхигддог шүү дээ. Тэгэхээр хоолны дэглэм л амар чухал. За одоо ер нь бол яг энэ тэнд нэг төргөн хоол идэх чинь амар төвхтэй болсон. Тэгээ залуучууд төргөн хоолноос жоохон татгалцмаар санагдаад байна. Одоо манай чинь нэг бас сайхан нэг мэдээлэл шинж нартай байсан чинь хотоодны харт тавдар, илгэний харт тавдар чинь. Тэгээд улааны харт тавдар чинь манайх чинь бүр дэлхийд бүр номер 1 юм биш үү? Тэнгүүд энэ чинь ерөөс юунаас амартай гэхээр буруу хоол, буруу үдэн шууш тэгээд амралтгүй харигдaltaд те. Энд чинь ингээл амар нөлөөлөд байгаа. Тэгэхээр ерөөсөө л одоо өглөөний хоол идэхгүй гарангуутаа өдөөс хойш нэг ваасны хөшөр авчдаг тий. Оройн найзуудтайгаа хоол гоожтэй л тий. Тэгэл пицца авгаал. Пицца гинэ. Чипс идэл, самар идэл, кола авгаал. Тэгэл арх уугаал тий. Ингээл хагас дутуу нойртой шинжэнгийн арх танк хэрглэж байгаа л орж ил өглөө нэг сэрэнгүүтлээ бэлэн гом идэл. Өөрийгөө өстө жинхэнэ утгаараа сүйтгэл тий. Энд бүхэн чинь ерөөсөө л нөгөө нэг улаан хоолоо хотоод тэгээ илэг хурууч өстө жинхэнэ нэдэлж идэм байл та. Тэгэл ерөөсөн иймэрхүү юм рутинтэй ер нь 2-3 жил явхад тэгэл ер нь яг нөгөө нэг тэр канцерийнхаа фундаментыг тавиад эхэлчихсэн юм байна л та. Тэгэл нэг л мэдгтэй нэг 5-10 жилийн дараа өөрөө ч мэдхгүй гинт нэг имлэг надад очиод амар том мэдээ сонсдог тий. Тийм учраас ерөөсөл залуучууд би бас нэг зорилго гайхалтай. Машинаас таалах юм аа амар гарчлаа тий. Тэг би ячаад байгаа юм бэ тий. Бид өнөөдөр машинтай харьцуулах хичээлээ. Тэр хэрвээ тэгж хооллох юм бол машиныхаа тос руу эсий тос хийгээл тий яаж байгаатай адилхан. Тий. Тэгээд бодлоо чи өөрөө BMW гэж тий. Дээш чинь 80 хийгээд иж болохгүй сте. Тэ А80 хийгээд иж болохгүй. Тэгээ нэ А95 хийдэг машин биш тэндээс нь дизель хийгээд иж болохгүй штэ. Тэнгүүтээ моторын тос хийх чинь тэндээс ургамлын тос хийгээд байвал тэгэл машин чи идэрнэ сте. Хүн чинь бас яг л логикны энгийн юмыг ойлгохгүй тий. Тэгээ одоо тэгээд хоол идэхгүйгээр амар арх уух юм тий. Залуучууд гоё яарал нэг төргөн согтхол газ согчи газ ухаалтад авъя гэж боддог юм. Яг наадах чинь бас нэг би нэг ийм юм бодоод байгаа байхгүй. Мэдээж ингээд та хоёр одоо ингээд шүүмжлээд суулаа гэд одоо чинь нэмэр болохгүй шүү дээ. Тийм болохоор яг ухаж үзээд яг гол асуудал нь юу вэ гэхээр миний анзаарснаар одоо чинь ялангуяа арх бол юу байхгүй. Одоо яг таны саяны хэлсэн шиг бушуухан дасрыг гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр хариуцлага болон амьдралаас зүхтаахыг л одоо шинж байгаа байхгүй тийм ээ. Тийм болохоор тэрийг яах вэ гэхээр миний бодлоор яг ялангуяа залуу хүн одоо эрэгтэй хүн байх юм бол ялангуяа эмэгтэй хүн байсан ер нь нэг тийм гол зорилго тий яг нэг амьдралын нэг тийм өөрийг нь өглөөс ирэхэд эрч хүчтэй сэргийх ч юм уу тийм зорилготой болол одоо түрүүний тэр дэглэм барихад ч юм уу эрүүл мэндэ арчлахад ч юм уу тий тэр машиныхаа тэр тосыг сольдог гэдэг шиг зөв зүйлийг нь өөртөө оруулах тийм ирмэлцлийг нь өгөх байх гэж бодож байгаа байхгүй. Тэгээд тэхгүй болохоор ямар нэгэн тийм алсын зорилго ч юм уу одоо таны хэлж байгаа шиг тэр хүүтэйгээ гоё ингэ гоё байна гэдэг шиг яг би ч гэсэн яг тийм бас зорилготой яг тийм юм байхгүй болчихлоор тэр өнөөдөртөө би бэлэн гомно иднүү те архиа өнөө өөрийгөө тоохоо бочиж байгаа байхгүй те. Тийм болохоор яг одоо жишээ нь энийг үзэж байгаа залуу хүн байх юм бол ер нь залууч бай хөвгшинч бай хинч бай нэг тийм амьдралын өөрийг нэг тийм гоё драйв хийсэн зорилго тодорхойлох хэрэгтэй. Өнөөдөр яг одоо ингэ цаасан дээр бичдэг ч юм уу заавал хүнд хэлэх шаардлагагүй те. Тийм. Ер нь бол би ингэж
Миний зүгээр л жанжин шугам нэрсэлтэй. Маш том юм зориг тавьсан байгаа. Тэрнлэгөө хүрэхин тулд ингээд өдөр бүрийн одоо зуршлууд болохлоо хөгжүүлчих гэсэн юм зорилтууд байгаа. Одоо тэрийг бол нэг зорилтуудаа бол би одоо зүгээр зуршил гэж хардаг болсон. Тэгээд зорилтоо бол зуршлуулчихад байгаа. Энэ нөр зорилтондоо миний хувьд л хөрсний шинж өгч боддог. Тэгэхээр энэ зүгээр өдөр болгоны дасгал сургалт, өдөр болгон зөв хоол хийх хичээдэг. Энэ зуршлууд маань өөрөө чамайг нэг тухайн зорилготой хүрэх чинь замыг чи илүү давчилж өгөх байх. Энийг үдсэж байгаа бас залуучуу тий. Одоо иймэрхүү зүйл дээр магадгүй сонсох хэрэгтэй ч юм уу тий. Өнөөдөр хоёулын подкаст мэдээж зарим хүмүүст нь аваа, таях нь хаяа тий. Олон зүйл ярьсан. Ийм тэнгүүт өөр том зорилго тавиад тэрнийхээ төлөө ингээд маш олон зорилтуудыг тавиад тий. Тэрийг ингээд зуршил болтол нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол жинхэнэ утгаараа нөгөө нэг зорилго руугаа ингээд дөхтэй юм шиг санагддаг. Тэгвэл амар том зорилт тавьчаа тий. Хэзээ ч хүрэхэргүй шахуу нэг амар том зорилт тавьчаад тэрийгээ заа би ч угаасаа ахгүй дээ хэцүү штэй гэгээд өөрийгөө ингээд өөрийгөө хинч мохоог байхад өөрийгөө ингээд мохоод байдаг. Энд чинь юу гэсэн юм бэ? Чи өөртөө итгэхгүй байх чинь чамд хин итгэх юм бэ тийм үү? Өөрөө ч өөртөө итгэхгүй байхад чамд бусад хүн хэзээ ч итгэхгүй шүү дээ. Тэгэхээр тэрнийхээ төлөө бага багаар зорилтууд тавиад тэр зорилтууд дээрээ ялаад зорилт болгоныгаа даваа тэрийгээ ялагч болоод байх юм бол нэг мэдсэн чинь нөгөө зорилго дээр очсон байх гэж би бол боддог. Би бол өөрийнхөө амар том зорилгот бол хүрээгүй явж байгаа. Гэхдээ наа маш олон зорилтууд тавьсан. Тэднийгээ бол тодорхой хэмжээгээр ялаад яваад байгаа. Тэр жижиг ялалт болгон чинь өөртөө итгэл авчирч байгаа шүү дээ. Тийм өдөр болгонд ингээд нэг чаленж өөртөө тавьчаал тэрийг өнөөдөр ингэчих юмсан даа гэл тий. Зүгээр нэг чаленжээр заавал амар том өрсөлдөөн биш шүү дээ энэ чинь. Надад ороо хураах чинь чаленж гэж болно шүү дээ. Жижигхэн байж ороо хураах чаленж тий. 5:30-д өглөөс ирээд чи өглөөний хоол иддэг бол өглөө 5:30-д ирээд могоос усан буцалгаад идчихэлтэй. Тэгээд уртлынхаа талбай дээр нэг 20 минут гүйчихэлтэй. Энэ чинь чиний юу шүү дээ. Өөрийгөө ялах заавалчгүй 200 сая төгрөгийн төлбөртэй фитнест очиод 2 цаг дээр бэлтгэл хийгээд эсвэл personal trainer авангуудаа 500 сая төгрөгийн төлбөр өгөөд тэгжээ заавал амар гоё залуу болохгүй. Тэгжээ заавал амар гоё өгцөгтэй охин болох гэдэг шаардлага байхгүй. Зүгээр л интернет, YouTube гэдэг амар гоё үнэгүй хичээл байна тий. Энэ бүх юм биш үү тийм үстэй. Англиар Монгол бүх. Энийг сурч болт. Энийг хүн болгон баг ярьж байгаа. За гүү юм ахад энгийн зорилтоо тий. Нэг удаа өглөө 8 цагт ажиллаж чинь 9 цагт байдаг бол тий. Өмнөх сэрдгээс нэг 40 минутын өмнөөс ирээд 20 минут гарчгүйгээд өглөө орж шүшүүрт орчихчингүүтээ. Нэг мовёс идэд ажилтаа яваад үзэлтэй өглөөний хоол идэхгүй явж байгаа тий. Зүгээр кофе ууж хахаар тий нэг буцсан ус уугаа тий. Одоо нэг 7 хоног туршаад өөрийгөө шатаагаа тий. Тэгэд сардаа нэг удаа өөрийгөө нэг мацаг бариад үзэлтэй чадах нь байх нь тий. Би нэг хөнгөлөөд амраачихал та. Энэ ч өөрөө челленж шүү дээ. Тий. Тэгэл иймэрхүү байдлаар одоо би бол яг сардаа 2 удаа биш 1 удаа мацаг барьдаг. Энд ч хэлж байгаагүй. Гэр бүлийн манай яа. Бүтэн өдөр ч. Айлах мэдэхгүй байх. Усуул мэдээж байна. Усуул хизээч уухгүй чадахгүй. Мацаг гэдэг нь нэг басна махан оолыг л хийдэггүй. Хүн тоолондыг бүгдийг амраачдаг. Тэгэхдээ нөгөө нэг одоо тэрийг ямар мацаг гэдэг нь өөрөө хэлж мэдэхгүй. Тэгэл ноос халаад малаад навч иддэг. Усуудаг. Тэгж ерөнхийдөө бие амраагаа цэвэрлэл тайвшруулдаг. Одоо энийг би нэг 2 болгох челленж өөртөө тавьчихад байж байна. Тэгээ удахгүй нэг 3 болгох ч юм да. Тэгээд ямар ч нэг 2 болгох ч юм. Инхээр ерөнхийдөө нөгөө нэг аливаа нэг зүйлийг амраагаад би физиологч гэсэн амраах юм бол тэгээд алстаа гарах үр дүн нь илүү том юм да тий. Тэгээд ийм ялангуяа би нэг нодлон 7 сараас хойш хэрэгжүүлж байгаа л да. Тэгэхээр би нэг нийтлэл уншсан. Тэгээ мацаг барих энэ зан үйл бол ер нь бол хүнд бол заагалчгүй байх ёстой л тийм зүйл юм билээ. Тэгэж бие амраадаг. Тэр өдрөө сайхан эрт унтаж амардаг. Иймэрхүү байдал байх юм бол ер нь хэрэгтэй гэж. Тийм би бол одоо чинь интермитент гэж нөгөө нэг мацаг барьдаг. Нөгөө нэг 16 цаг юм итгэхгүй байж байгаа 8 цаг юм иддэг гэх мэт. Тэр тарих толгой сэргэг байдлын хувьд ч тэр жинмин барихын хувьд ч тэр амар хэрэгтэй юм билээ. Хүн ер нь хүн төрлөختөн чинь одоо сүүлийн нэг 100 200 жилийн дотор л энэ хөргөгчөндөө хоолтой гараад супермаркеттай ингээл байнгын хоол бэлэн байж идэг. Ер нь бол хүн төрлөختний нэг сүүлийн олон мянган жилийн түүхэнд л тийм байгаагүй шинэ гарч ирсэн зүйл шүү дээ.
Тийм болохоор яг хүн бол тэгэл өглөө босоод ам руугаа юм хийгээл шөнө унттлаа ингээл дасгалдаг ам руугаа юм хийдэг бол байх хэвээр хүний бол амьдралын хэв маяг биш байгаа байхгүй тийм учраас тэр мацаг байралт зөх хэмжээнд угаасаа байх хэвээр ягаад гэвэл хүний нөгөө нэг илэгнээс инсулин ялгарч идэг тэр инсулин ялгархаар тэр одоо нүүрс уснаас авж байгаа тэр энергийг зарцуулж бид нар энерги болгоно. Тэгэхэд цаатал бид нар энэ хадгалж байгаа өөгч нь болохоор бас л түл шүү дээ тийм ээ дараа нь хэдэн 7 хоног хоол идэхгүй нөхцөл байдал гарах юм бол тэрэн дээр өөхөрөө бид нар амт үлдэнэ. Тэгэхдээ тэр өөхийг ашиглах боломж ерөөсөө олддгүй бид нарт. Тэгээ байнгын ам руугаа юм хоол хийгээд тахлаар чинь. Тийм болох тэр яг мацаг барихлаар ч юм уу нэг тийм интермитент мацаг ч юм уу эсвэл keto diet-ыг бол би санал болгохгүй амар хэцүү. Тийм болохоор яг интермитент мацаг ч юм уу тиймэрхүү юм хийхлээр инсулины оронд кетон ялгаруулад кетосис руу ороод тэгээд биенийхээ өөхөөр шатааж тэрүүгээр түлш болгож турхад ч тэр бүр канцерны ч юм уу эсвэл одоо хавдрыг хүртэл эхэлж иддэг гэж байгаа байхгүй. Тэгээд одоо хин Жорж Сент Пьер штэ сая Майкл Бискинтэй үзэхдээ нөгөө нэг хит их хөөгд хит их юм идээд бүр жингээ нэмэх гээд тэгээд middleweight руу орох гээд тэгээд тэрнээс болоод ulceritis гэж нөгөө нэг өвчин тусаад тэр нарийн шулуун гидсэн болохоо байгаад тэгээд тэрийг эмчлэх гэж ерөөсө ганцхан нөлөөсөн зүйл нь тэр мацаг барьдаг болсон гэж байгаа. Тэгээ би нөгөө нэг GSP-гээс болоод мацаг барьдаг болж гисэн. Тэгээд яг сая таны хэлсэн тэр бас махан хүнд юун дээр бас бие амраах тал дээр бас Фирас Захабигийн би бас нэг хитоны юм нэг подкастын сонссон чинь Фирас Захаби мундаг коуч тэгж байгаа байхгүй. 7 хоногт 3 удаа мах иддэг гинэ мань хүн. Тэгээд тэгэхгүй бол өдөрт 3 мах иддэг ч юм уу өдөрт нэгээс олон мах иддэг хүмүүсийг бие хорлож ийн гэж үздэг гинэ өөрөө. Тэгээд мэдээж бүр махгүй бол байх нь бол хэцүү. Гэхдээ яг тэр махыг нэг цөөхөн удаа идээд тэгээд амтны биш бүтээгдэхүүнийг 7 хоногт нэг 3 4 удаа зөвхөн иддэг энэ төр гэдээ ярьж байгаа юм. Тэгээ мэдээж Монгол хүний хувьд бол би бол махгүй байж бол чадахгүй болохоор яг тэгтээ бас яг тэр эрүүл мэндийн талаас нь харахад бас нэг өдөрт ядаж нэг удаа ч юм уу мах иддэг ч юм уу тий болох гээд би бас амраач байгаа. Тийм байнга иддэг гэж болно. Гэхдээ нэг амраах хэрэгтэй. Тийм яг хоо залуучууд юу гэдэг юм бэ? Манайхны нэг зарим хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа гэхээр мацаг өрөх ч юм уу эсвэл бэлтгэл сургалт хийхдээ нэг левел 1-ээс эхлэхгүй өөрөө левелгүй тэг дээр зогсчиж шууд левел 5 руу эсвэл 6 руу өсрөх гэдэг. Тэнгүүтээ тэн дээрээ шууд амар хүн төрлийн дайет барих гал тий шууд эсвэл мангар хүн төрлийн бэлтгэл рүү шууд шилжээд тэндээсээ одоо өөрөө ядраа залхаад тэгээд нөгөө нэг give up болдог тохиолдолд айгүй их олон харж байсан. Тэгэхээр яах вэ гэхээр тэнгүүтлээ нөхдүүд ингэдэм шээ. Нэг левел 1-ээс эхлүүл левел 2-оос эхлүүл мяа болчих гээд байгаа юм шиг тий мяа харагчих гээд байгаа юм шиг. Эгоны асуудал. Эгогоо дарцдаггүй тиймэрхүү. Иймэрхүү байдлууд нэг жоохон харагдаад байт юм санагддаг нийтлэг байдал нь. Тийм учраас зүгээр л ямиг ингээд нэг жоохон багаалсан ингээд дээш нэг ажихнаар ахиулаад явах юм бол уулын цагаан бүснээс эхэлж байгаа юм шиг тийм цагаан бүснээс эхэлж байгаа юм шиг. Тэгээд явуулсан зүгээр шууд лефтер гарчих гээд үзээд идэх тийм. Тэгэхээр чин ялангуяа жин хаях асуудал бол бас хэцүү шүү дээ. Огцомжийн хэмжээгээр хасгах ч гэсэн эрүүл мэндийн талаас ер нь муу. Тэгээд огцомжийн хасахаар эргээд бас огцом нэмэх магадлал нь илүү байдаг. Насаас нь ингээд урт хугацаанд ингээд тасгаад би физиологтой тасгаад ингээд хасах юм бол жингийн хувьд шүү дээ тийм. Их гоё цэгцэрдэг. Тийм учраас бас нэг илүү зүйлээ гоё ингээд степ ярина. Шатаар нь хийдэг байх юм бол гарах үр дүн бас айтайхан дээ. Нөгөө л зорилтуудтайгаа нийлүүлээд их юм л. Ер нь жоохон алсаар боддог байхад хүн нэг төвчээртэй болж байгаа юм шиг байна тий. Тэгэхгүй яг одоо л нэг энэ сардаа л ингэчмээр байна ч гэдэг юм тий. Энэ сардаа л нэг турчмаар байна ч гэдэг юм. Энэ сардаа л нэг яачмаар байна гэл тэгэл ахлаар нөгөө сар чинь тэгэл дуусгаад. Тийм газ нэг ингээ бэкэрчихсэн ч гэдэг юм тий. Амжилтанд зөх хэмжээнд хүрсэн ч тэгэл sustainable биш байхгүй тий. Авч үлдэж чадахгүй урт хугацаанд тэрийг. Тэгээ яг нь урт хугацаанд авч үлдэж чадахгүй болохоор чинь тэгэл ямар ч юу биш болчихж байгаа байхгүй. Юу гэдэг үр дүн байхгүй зүйл болчихж байгаа. Зөв нэг temporary юмнууд ч угаасаа л тэгэл цаг хугацаагаараа тэгэл байхгүй болно шүү дээ. Тийм үстэй амар би хаатай залуучууд нэг зууны дараа л таригдах болцсон юм шиг байдаг шүү дээ. Тэр чинь ерөөсөө тууштай биш зүйлсүү чинь тэгэл ингээл
үлдчихдэг. Огцом нэг стероид тариач юм уу те эсвэл огцом нэг айхтар бэлтгэл хийснэ хальт үр дүндээ хөрөнгөтлөө тэрийг ханангуудаа хайчдаг те. Энэ ханах гэж нэг асуудал байна те. Ханаад ингээд тэгээ болчдөг. Зорилгодоо хүрээгүй мөртлөөсөө тэрнийхээ талд очингууд их өөртөө цатгалан мэдвэрч тэрнгүүд за болчих. За одоо ерөөсөө ингээд би нилийн юм болчлоо штэ. За эсвэл за одоо би ерөөсөө ингээд энэ хийж байгаа ажил болж байгаа юм штэ. За би ерөөсөө одоо ингээд амар олонний танил болчлоо штэ. Одоо ер нь би яасан ч яа ингээл ялангуяа нэг жоох ингээ олон танигдсан залуучууд бол энэ тэнд алдаа гаргах юм тий. Жохон томордог, хамраас өчтдөг. Эсвэл энэ тэнд асуудал гаргадаг. Бусдаа дээрэнгүй харьцдаг ч гэдэг юм уу тий. Иймэрхүү байдал ингээл амар нийгэмд харагддаг юм бүр энгийн зүйл болсон тий. Нэг жоохон ганц хоёр дуу гаргаснаа амар өөрийгөө олонний танил рэп явуулсан тий. Цомог байхгүй тий. Тэгснэ эсвэл ингээ нэг юу ч гэдэг юм нэг жижиг шажиг спортын амжилт харангуйтай тэрийг оройд нь гарчлаа гэж сэтгэждэг. Яг үндэ алсаа царах юм чи яваалт байгаад гэдэг тий. Дөнгөж нөгөө нэг уулын оройд гарах гэж юм чи бэлдээр нь очиод баярлаад харч энэ ч өөр асуудал шүү дээ тий. Нэг жижигцүүгээр ярих юм бол цагаан бүснийхаа эхний страйпыг авчаал өөрийгөө мунд мастер болчлаа гэж юм шиг тий. Одоо би угаасаа бүгдийг боон ална гэднийг явж байгаа юм байхгүй. Чи өгшөө намайг мэдчихэв үү би зүгээр ганцхан боо шүү гэлээ. Ажил нэг боксинг клуб нэг 7 хоног явсан уу те. Ганцхан зохион шүү энэ төр гэл те. Иймэрхүү байдлаар ингээд нөгөө юу гаргаад байдаг. Алдаа гаргах гэдэг те. Тэр бас хүний чанартай бас яг энэ нөгөө л дисциплин, хүмүүжил, төлөвшил те. Спортын хамгийн гоё чанар нь ерөөсөө төлөвшил суулгах штэ. Гоё төлөвшөлтсөн хүмүүс бол амтшгүй тэгээд амьдрал зүртэл амар successful явдаг тий. Тийм болохоор нэг зөх хэмжээний нэг яг хуу хит аюултай биш нэг тиймэрхүү нөхцөлд өөрийгөө бас нэг тэр эгогийн доош нь дарах хэмжээнд дараахан болох хэмжээнд өөрийгөө нэг тийм юмд аваачих хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол энэ асуудал одоо чинь миний хувьд ч гэсэн байсан. Би бол одоо чинь 13 тайда жудонд яваа. Тэгээ 10 тэр үеэс тэгээ жудо бокс энтернд яваа. Тэгээ нэг кикбокс мокс бүр винчон кунфу монфу гэл 15 автад янз бүрийн юмд ингээл зөндөө олон юмд хичээлж байгаа. Ерөөсө өчөөтэй жужитсу маягийн юм ерөөсө хийхгүй жаад. Сая 18 оны 1 сард байна, 1-2 сард нэг Roger Gracie Academy гэдэг энэ Лондонд Roger Gracie-гийн академид жүжигцүү яваад тэгээд тэгэхэд нөгөө би дандаа нөгөө босоо страйкинг тулааны урлагаар жоохон багсаа хичээлсэн өөрийгөө нөгөө эрэгтэй хүн чинь ингээл годамжаар явж байхдаа ингээл байнгын хэмжиж идэв штэ энийг би яах вэ тэгэл тэрэн дээр ингээл амар өөртөө ихтэйсэн байхгүй би бүр нэг тийм хит их чих юм уу те тэгсэн чинь жүжигцүүдээр ингээл ерөөсө мангар жижигэн биетэй хүмүүс намайг зүгээр надаар зүгээр наадж байгаа юм чи те ихний хэдэн сар тэгсэн чинь би бүр нэг 2-3 сар жүжигчд явчихвал бүр нөгөө нэг өөртөө ихтэй байдал чи байхгүй болсон бүр годомч ч юм уу богонд ч юм уу нэг надаас хамаагүй жижигхэн залуу зогсчихсэн ч гэсэн за энэ залуу юу мэдгийг би мэдэхгүй гэл нэг тийм болцсон яг үнэ тэгээд тэрэн шиг нэг тийм одоо тийм болохоор яг тийм хүмүүст ч юм уу ялангуяа тулааны урлаг энэ төр жүжигцүү ч юм уу холимог тулаан ч юм уу тиймэрхүү юм тэр төлөвшөлт амар хэрэгтэй яг эрэгтэй хүүхдийн бараг л сургуулийн одоо чинь тэр биеийн тамирын хичээл гэж ордог шиг ер нь бол бараг л тэ хүн болгонд хийлэгдэг бол бүр сайн бах те хэрвээ нэг өдөр тийм байх хэвээр чадамж тийм яг үнэ гудамд явж байгаа залуучуудыг бид нөө жижигхэн биетэй юм байна би алах юм байна энэ том биетэй юм байна энэ далуулах юм байна эсвэл ингээд нэг заавал зодон зохион энэ шин чанар хараадах шаардлагагүй ш нөө номыг хавцаар мөртөд өгнө гэж үг шүү дээ тэмтэй адилхан юу ч чаддаг ямар ч хүн байж болно шүү дээ ер нь л тийм бүли байдалд бол би бас амар дургу ерөнхийдөө л ингээл гоё төлөвшил тэ энэ спорт ч өөрөө яг юу гэдэг блээ тийм маш гоё төлөвшлийг өгдөг үр дүн нь өөрөө маш гоё тэгээд зогсошгүй тэгээд одоо нэг хязгаарын хувьд бүр unlimited тэ тэгээд тэр өгөөжийг хөдөлстэй дуусчихгүй шүү дээ энэ спортоор. Тэр яг одоо хоёулын подкаст ч гэсэн одоо ингэсгээд баг өндөрлөгч байгаа те. Цаг бас нэлээд явсан байна. Ер нь бол
яг ингэж эцэн гээд хэлэхдээ ер нь л энэ тулааны спортоор хичээлэх залуучууд бол ерөнхийдөө бол заавалчгүй зодтолтон тий эсвэл тулааны спортын тамирчин болно. Тэгж заавал зорих хэрэггүй, зүгээр эрүүл бие, галбир, дээрээс нь амьдралын гоё зөв хөвшил тий өөртөө хөрөнгө оруулалт их. Бараг тэр койнууд тий хөрөнгө оруулалт их тэр санхугаас чи илүү чанд байна. Бие физиологийн эрүүл мэндийн маш том хөрөнгө оруулалтууд гарах ба. Ялангуяа ийм тулааны спорт, иймэрхүү экстрим спортоор хичээлдэг хүмүүсүүд богино хугацаанд шийдвэр гаргах чадвар маш өндөр байдаг. Тийм учраас хүнд хэцүү үеийг даван туулах, тэндээс гараад хямрах, асуудлууд үүсэх энэ тохиолдлуудад шийдвэр гаргах чадамж маш гоё нэмэгддэг. Тэгэл бие физиолог харагдах байдал, өөртөө ихтэй байдал. Ер нь өөрийгөө таних маш олон гоё давуу талаар ч тий. Одоо жишээ нь яг тэр сошиал дээр тэр спарринг дээр ч юм уу тэр рол хийх жахта яг хүн яг өөрийгөө яг хинбэ гэдгийг яг тэндээс л өөрөө олж мэдж байгаа. Тэгээд өөрийгөө таних тусам үнэхээр тэр өөртөө итгэл нь байгаа үед хизээч гадаа гудамжинд гараад ч юм уу өөр хин нэгэнд өөрийгөө батлах шаардлага болчих жоох тий. Тэгэл ямар нэгэн асуудал байх юм бол тойрол гарна эсвэл диффьюз хийгээл үгээрээ хэлээрээ диффьюз хийгээл дуусгадаг. Чамайг одоо планы спортыг хичээлдэг юм бол чи тэгвэл хэр зоотолтын хоёулаа хараа спарринг хийгээд тэнгүүт тэгээд ойлоо үгүй би тулааны спорт зоотолтыг ингээд ах албагүй шүү дээ тийм үстэй нөгөө үг байдаг үстэй тий зөвгийн балыг одоо үнэхээр сайхан бааснаас илүү гоё гэдгийг ялаан тайлбарлах албагүй үстэй тийм үстэй. Таны сторинаас би харсан айгуу гоё ишлэлээ. Тий. Тийм учраас ерөөсөө чи чаддаг зүйлээ зүгээр хинч биш гудамжинд таарсан танихгүй үнтэй өөрийгөө маш сайн зодтолдог гэдэг батлаа харуулах гэж дайрах хэрэггүй шүү дээ тийм учраас ерөөсөө маш энгийн шүү. Чи зөвгийн бол зөвгийн бол илүү амттай гэдэг тэгээд бааснаас илүү амттай гэдэг ялаан тайлбарлаад ямар шаардлага байхгүй л байна. Тэгвэл хажуугаар нь чи мэддэг юм чи хажуугаар гараад явчих л да тий. Тэгээд дээрэс нь бас эцэст нь хэлэхэд гудамжны тулаанд ямар ч ялагч байхгүй залуучтай тийм ээ. Зодсон нь шоронд, зодуулсан нь шороонд гэж бас үг байгаа шүү дээ. Тийм ийм асуудал тийм өөрийнхөө амьдрал карьерийг бүтэн үгүй юм. Тийм учраас иймэрхүү тийм одоо ийм асуудлаас бол одоо орчин үеийн залуучууд их гоё хол болсон дөө. Одоо улмал бүр холдоосоо гоё ийдэг болоосоо тийм энийг ойлгодог болоосоо. За. Тэс тулааны спортын тамирчдыг бас нөгөө нэг ийм бүгдээрээ ийм нэг ийм зодон цахаа хийдэг амар хүмүүс гэж бодох гээд байдаг. Ерөөс тэд нарт багшны гоё хүүхд чиг цайлган залуучууд инээж ханаагаад тэг гүүж хараагаад явж идэг. Та нартай л адилхан нэг тий энийгээ л ханаагаад явж идэг тий. Харин ч эрүүл сар бол өөр оюун санааны нэг гişнээ гоё эрүүл залуучууд явдаг гэж байна. Зүгээр тулааны спортын үеэр гарах хэвээр амбицууд гэж байдаг. Гарах хэвээр эгонууд тий өөрийгөө дүүлэх асуудлууд байдаг. Тэргээ бол хэрэгтэй үедээ болох хэднэрт гарахаас бол зам байхгүй. Тэргээр тухайн хүмүүс хизээч битгий дүгнж байгаарай болооч та. За ингээд энэ гоё ишлэл гоё үгээрээ энэ подкастаас бас 2 цаг ярьчлаа хоёлаа сайхан бааллаа тий. Тэгээд урилга авч оролцсонд баярлалаа. Тэгээд магадгүй дахиад хоёлаа бас нэг хэдэн сараас ч юм уу тий дахиад ярилцахыг үгүйсэх баг. Тэглүү яг хоёлаа түрүү ярьсан шүү дээ 2 жилийн дараа ч юм уу UFC-г аврахтаа болсон. Bellator 1-ы аврахтаа болсон. Хоёулыг нөгөө подкаст дээр юу гэж ярьчихлаа. Одоо эргээд тартаа юм гэдэг чинь юм штэ. Манайхан ийм чадвартай потенциалтай. Вау гэдэг. Чиний подкастыг хэдэн зуун мянган залуучууд үздэг болсон те. Минийх юм болсон те. Би хаа Joe Rogan төгсөн байгаа сте те. Миний юунууд ингээд энэ дээр байдаг болсон штэ гээл те. Ингээд хин энэ ингээд өгөөчтэй гоё амжилттай дараагийн подкастаар уулзъя. За баярлалаа.